хүндийн хэлбэрийн мэдээж үгүй. Миний тавцаа илтгэлийн сэдв бол хажаачлан хөрөнгө оруулалтын гэрээний захааны хэрэгцээгээр зохицуулагдах зүйл гэж байгаа. Тэгээ ер нь бол бид нэр бас сүүлийн үед өдөр тутмын амьдралд аягүй сонсож байгаа. Засгийн газар хувийн хэрэгцээ хуулийг гэдэг гэрээний харилцаанд оролцох тохиолдол олон тохиолдож байгаа. Тэрнийг хэл мэдээллийн хэрэгслээс олон сонсдог. Тухайлбал арилжааны банкудад зээлийн гэрээ байгуулж зээл авлаа. Гадны болон дотоодын хөрөнгөний зах зээл дээр үн цаас гаргалаа гэдэг ч юм уу тий. Бас нэг иймэрхүү хувийн хэрэгцээ хуулийг гэдэг засгийн газар гэрээ байгуулж байгаа. Гэрээний харилцаанд оролцож байгаа. Өөр нэг хэлбэр нь бол хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа юм хэлбэр байгаамаа. Хөрөнгө оруулалтын гэрээ гэхээр ер нь бол хүнд их ойлгомжтой аюу олон сонсогддог юм нэр томьёо юм шиг мөртлөөнөө энэ бол бас их салаа утгатай нэр томьёо нэршил байдгаас хоорондоо төстэй мөртлөөнөө арай өөр эрхтүүд байгуулагдаж байгаа өөр зорилготой гэрээнд оролцогч талууд нь бас өөр ийм гэрээний өөр хэлбэрийг бас ойлгочих юм боломжтой байдаг. Тухайлбал энэ дор хаяж гэх юм уу хамгийн түгээмэл тохиолддог би 3 хэлбэрийг жагсаалт бичсэн байгаа. Нэгдүгээрт нь бол энэ олон улсын нийт хэрэгцээ байгуулагдаад байгаа олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Үүнийг бол хоёр буюу түнээс дээр улсын засгийн газар хоорондоо байгуулаад бие биенийхээ одоо өөрийн нутаг дэвсгэр дээр нөгөө гэрээ байгуулж улсын хөрөнгө оруулалтыг харилцан хөхүүдэн дэмжнэ, харилцан хамгаална гэсэн ийм гэрээ байгаа. Энэ гэрээг бол одоо хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээ, олон талт гэрээ эсвэл яг тухайн хөрөнгө оруулалт орж байгаа салбарт нь одоо шалтгаалаад тухайн салбарын олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ тухайлбал орчин хүчний салбар дахь чартер гэрээ гэдэг ярьдаг. Одоо энэ гэрээг нар магадгүй сайн мэдэх байх. Яагаад гэвэл манай улсын засгийн газар энэ гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчсөн байна гэж үзээд олон улсын арбитрийн шүүхэд хариуцлагчаар татагдаад төлбөр төлөхөөр юм шийдвэр гарсан байдаг шүү дээ. Дараагийн бас нэг түгээмэл хэлбэр бол энэ хувийн хэрэгцээ дагуулж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Үүнийг бол хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Гэхдээ өөрт нь айгүй ашигтай ирээдүйтэй гэж үзсэн бизнес санааг эзэмшиж байгаа хүн бол хөрөнгө оруулалт хагаад нөгөө талаас нь хөрөнгөө айгүй гоё бизнес оруулж өдөрдүүлж өсөх ийм өсөлттэй байгаа хөрөнгө оруулалтын хооронд байгуулагддаг хувийн хэрэгцээ хөрөнгө оруулалтын гэрээг бас дурдж болно. 3 дахь хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэлбэр бөгөөд одоо миний илтгэлийн үндсэн яригдах сэдв бол энэ хөрөнгө оруулж байгаа хуулийн этгээд бизнесийн байгууллага бөгөөд тухайн хөрөнгийг хөрөнгө оруулалтыг хүлээж авч байгаа улс хоёрын хооронд шууд байгуулагддаг хөрөнгө оруулалтын гэрээ. Энийг бол англи дээр эдгээр гэрээнүүдийг баг зэрэг ялгаатай тэмдэглэж байгаа учраас бас ойлгоход амархан байдаг. Тухайлбал одоо энэ өнөөдрийн илтгэлийн сэдвийг бол investor state contract гэж нэрлэдэг байнамаа. За энэ гэрээгээр юу зохицуулдаг вэ гэвэл ер нь бол хөрөнгө оруулалтынхаа хувьд хөрөнгө оруулж байгаа бизнес эрхлэгчийн хувьд энэ оронд хөрөнгө оруулах нь улс төрийн хувьд, хууль эрхцээ хувьд тодорхой хэмжээний эрсдэлтэй байна. Тийм учраас энэ эрсдлүүд нь эцсийн дүндээ энэ хөрөнгө оруулалт ашигтай байж чадах юм уу чадахгүй юм уу? Бид нар хүлээсэн нөгөө бизнесийн төлөвлөгөөндөө харсан тэр ашгаа хүртэх боломжтой мó бүгд нь энэ хөрөнгө оруулалтын эрсдэл болоод айгүй өндөр ач холбогдолтой байна гэдэг үзлээ. Тэр эрсдлийг бол тодорхой хэмжээнд гэрээний арга хэрэгслээр бууруулах хэрэгтэй гэж бодож байгаа хөрөнгө оруулагч нөгөө талд нь бид нар хөрөнгө оруулалтыг манай улсад татах хэрэгтэй, гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй. Юуныг татахын тулд бид нар тодорхой дэмжлэг төсөлцөө хөрөнгө оруулагчид үзүүлэх хэрэгтэй. Ийм гэрээний арга хэрэгсэл бас санал болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Ийм хөгжиж байгаа оронд хөвчлэн байгуулагддаг ийм гэрээ байгаа. Энэ гэрээний ерөөсөө гол зорилго бол хөрөнгө оруулж байгаа тухайн хөрөнгө оруулалтын хэрэгцээ орчныг тогтвортой байлгана. Татврын болоо татврын бус дэмжлэг үзүүлнэ. Тэр хөрөнгө оруулалтыг дэмжнэ төрөөс гэсэн ийм баталгаа өгч байгаа юм шиг ийм гэрээ байдаг. За энэ гэрээ бол манай улсын хууль тогтоомжид анх бол миний судалж үзснээр 2002 онд тухайн үед энэ хөрөнгө оруулалтын салбарт 40 төлөвлөлт бүрдүүлж байсан гадаадын хөрөнгө оруулалтын тухайд нэмэлт оруулах замаар орж ирсэн тусгал болсон юм билээ. Тэр үед бол 2 сая Америк доллараас дээш хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчтай бол тогтвортой байдлын гэрээ гэж байгуулж болно гэж заасан байсан. Дараа нь бас баярмаа шүгчилтгэл дурддагчдээс ашиг малтамлын тухай хуулийн дээр тусгаас нөгөө хөрөнгө оруулалтын салбарын хуулийн дээр мөн бас 50 үйл ажиллагааныхаа эхний 5 жил 50 саяас дээш одоо Америк долларын хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчтай яг хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгуулж бас болно гэсэн ийм салбарын ерөнхий хуулинд байсан нэг боломж байсан. Тухайн яг ашиг малтамлын салбарын хуулинд байсан бас нэг боломжтой ийм хоёр байсан. 2013 онд хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан гараад манай улсын бас хөрөнгө оруулалтын салбарт томоохон
одоо эрх зүйн шинжилэл хийгдэн гэж хэлж болно. Ингээд хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20-р зүйлийн 21-р нь бол засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа ойлгогчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэж заалт ийм хуулинд орж ирсэн шинээр батлагдсан хуулинд үүний дагуу бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль өөрөө бүхэлдээ хүчин төлөвлөлт ус болоод хөрөнгө оруулалтын тухай хуулиа гарч ирсэн байгаа. Энэ хуулинд ийм зохицуулалт байгаагаас уялдаад мөн ашиг малтмын тухай хуулинд байсан тэр зохицуулалтаа заалтыг бас хүчингүй болгосон байдаг юм байна лээ. Тэгээд энэ хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойш бол ийм 5 төрлийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг юм байна лээ. Энэ хөрөнгө оруулалтын би уг нь бол сэтгэлийнхаа ахын дандаа гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтыг хүлээж авч улс хоёрын хооронд байгуулдаг гэрээ гэж хэлсэн. Тэгээ яагаад энэ дандаа дотоодын хөрөнгө оруулагчид байна вэ гэвэл Монгол улсын маань хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагч гэдэг нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч аль алийг хэлнэ гэсэн байгаа болохоор энэ нөгөө тогтвортой байдлыг хангах зорилготой хөрөнгө оруулалтын тухай гэрээ хөрөнгө оруулалтын гэрээг бол дотоодын ч гэсэн хөрөнгө оруулагчтай байгуулах боломжтой болсон байгаа. Тэгээд ер нь бол үндэслэл одоо магадгүй шалтгаан нь 2012-13 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт одоо маш их хэмжээгээр буурсантай холбогдоод тэрөө 13 онд хууль хэрэгжиж эхлэхээс хойш ерөөсөө дандаа дотоодын хөрөнгө оруулагч нар энэ гэрээг засгийн газартай байгуулсан. Юу гэрэний хамт одоо салбарын хөрөнгө оруулалтын салбараас наваад үзэх юм бол эрчим хүчний салбарт 2 гэрээ, цемент үйлдвэрлэлийн салбарт 2 гэрээ, уул уурхайн салбарт 1 гэрээ байгуулагдсан байдаг юм байна лээ. Тэгээд за ингээд ийм хөрөнгө оруулалтын гэрээ байна. Энэ гэрээ маань захиргааны гэрээнд хамаархан муу гүн муу гэдэг магадгүй одоо бидний хамгийн энэ тэргуунд авч үзэх хэрэгтэй асуулт байх л та. Тэгээд захиргааны гэрээний гэж ямар гэрээ юм бэ? Үеэр зүүн гэрээнээс иргэнээр зүүн гэрээнээс ялгах шалгуурууд нь юу юм бэ? Арга зүйн юу юм бэ гэдэг мөн хэлтгэлүүдэд дандаа дурдсан учраас би бас цагаалт магадгүй байна. Эндээс бол миний ойлгосноор захиргааны гэрээг ер нь үеэр зүүн гэрээнээс ялгах хамгийн чухал шалгуур бол тухайн гэрээний зүйл, гэрээний зохицуулалт нь өөрөө юу юм бэ? Тэр зохицуулалт нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгэх өөрчлөлт ус оруулахад чиглэж байгаа юм уу? Ингэж чиглэж байгаа эсэхийг тогтоохдоо юу баримтлаад байгаа юм бэ гэхээр тухайн гэрээгээр захиргааны байгууллага нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн юм уу? Эсвэл хэрэгжүүлээгүй юм уу? Зохицуулалт нь өөрөө нийтийн эрх зүйн хэмжээгээр хүлээсэн чиг үүрэгтэй холбогдсон юм уу? Холбогдоогүй юм уу гэсэн зүйлийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй юм байна лээ. Тэгээд би бол хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулж засгийн газар маань захиргааны чиг үүргээ хэрэгжүүлж байгаа юм аа. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг захиргааны гэрээ гэж үзэх хамгийн үндсэн шалтгаалж байна гэж үзэж байгаа. За ямар чиг үүргээ хэрэгжүүлээд байгаа юм бэ гэхээр хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6-гийн 2-р зүйл дээр төр бол хөрөнгө оруулагчид доктортой гэрчлэгээ олгох замаар татврын хувь хэмжээг докторжуулах гэсэн нэг үүрэгтэй. Эсвэл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татврын орчныг доктортой байлгана гэдэг. Ер нь бол татврын орчныг доктортой байлгах юм байна. Засгийн газар бол хөрөнгө оруулалтын салбар тэмцээг үүрэгтэй юм байна. Арга хэрэгсэл нь бол доктортой байдлын гэрчлэгээ олгох байж болох юм байна. Эсвэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах байж болох юм байна гэсэн тодорхойлж өгсөн гэж харж байгаа. За 21-р зүйл дээр бол хөрөнгө оруулалтын гэрээг нэршлээд түрүүнд бас дурдсан шалгуур тавьсан байгаа 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчтай доктортой байдлын гэрээ байгуулнаа хэрвээ хүсэл гаргасан тохиолдолд гэдэг. За энэ 500 тэрбум төгрөгийн шалгуурыг бол засгийн газрын тогтоолоор батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай журам гэдэг байгаа. Энэ журман дээр бол бас жоохон наривчлан зохицуулсан. Үнийн дунд бол өөрчлөлт ороогүй. Гэхдээ тухайн хөрөнгө оруулалтын шин чанар нь өөрөө манай улсын үндэсний хуулиар байдал ажиллахгүй байх ёстой. Хүн амын эрүүл мэнд байгаль орчинд илт одоо хохирол учруулахаар тийм техник технологи ашиглахгүй байх ёстой. Ийм хөрөнгө оруулалт Монгол улсад хийгдснээрээ улсын одоо төсөө эдийн засгийн байдал хор хохиролтой нөлөө үзүүлэхэргүй байх ёстой ч гэдэг юм уу. Ийм бас журмаараа дахиад хөрөнгө оруулалтын хэв шинжид тавих шалгууруудыг тогтоосон байгаа. Тэгэхээр зөвхөн 500 тэрбум төгрөгнөөс дээшэл хөрөнгө оруулалт хийсэн байх юм бол тэр хөрөнгө оруулалтын зорилго гарах хэрэгсэл нь хамаагүй гэсэн бас биш юм байна лээ. За ийм үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа учраас энэ бол захиргааны гэрээнд хамаарах одоо хамаарна гэж үзэх үндсэн үндслэл болж байна гэж харж байгаа. Гэхдээ нэмээд бүр одоо бас туслах зарим шинжүүдийг энэ агуулад байна. Гэхдээ энэ туслах шинжүүдийг заавал агуулах албагүй гэж харж байгаа. Энэ гэрээний хувьд бол агуулдаг. Эдгээр нь юу юм бэ гэхээр
захиргааны энэ гэрээ маань хөрөнгө оруулалтын гэрээ маань захиргааны шийдвэр буюу актад үндэслэж гарах хэрэгтэй. За энэ бол нөгөө өмнө дурдсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам засгийн газрын тогтоол дээр заасан байдаг. Гэрээ байгуулах ажлын хэсэг томилогдоод гэрээ хэлцэл явж байгаад хамгийн сүүлийн шатндаа тухайн гэрээний төслийн одоо эцсийн шахуу хувилбар гараад ирсний дараа тэр төслийг бол засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд за болж байна энэ гэрээг яг энэ төслийн дагуу байгуулъя гэсэн дэмжсэн засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд дэмжсэн шийдвэр гараад засгийн газрыг төлөөж гарын үсэг зурх засгийн газрын гишүүнийг томилсон ийм шийдвэр гарсны дараа бол гэрээ байгуулах гэж байгаа. Тэгэхээр энэ гэрээ бол захиргааны шийдвэрт үндэслээд байна гэж үзэж байгаа. Энэ нь бол туслах шинжим. Гэхдээ яагаад туслах гэж байгаа юм бэ гэхээр захиргааны гэрээ болгон заавал захиргааны анх шийдвэрт үндэслэх ёсгүй алдахгүй байна гэж би харсан учраас туслах шинжтэй байна гэх. За дараагийн нэг нь болохоор захиргааны гэрээний агуулгын нийтийн эрх зүйн хэм хэмжээнд зарагдаад байна гэж байгаа. Энд юу дурдмаар байна вэ гэхээр татврын хамгийн гол нь одоо татврын хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх тогтворжуулах гэсэн үүргүүд хүлээгээд байгаа. Тэгэхээр татврын одоо энэ тогтворжуулах татврын төрөл үзүүлж болох хөнгөлөлтийн хэмжээ, дэмжлийн хэмжээ зэргийг бол хуулиар тусгаалаад заасан байгаа. Тэгэхээр зэрэг гэрээний агуулгын талууд өөрснөө хуулийн хэмжээнд тодорхойлох эрхтэй боловч эрхтэй байна. Гэхдээ тэр агуулганд хууль болон түрүүний засгийн газрын шийдвэр заасан, засгийн газрын тогтоол заасан тодорхойлсон байгаа өмнөөс за хэм хэмжээнд бол захирагдах хэрэгтэй. Тэгэхээр бол ийм хязгаарлалт бол байна. Гэрээний талууд харилцан тохиролцож өөрсдөө зохицуул гаргаж ирэх боломж нь бол нэлийн хязгаарлалт бол юм аа гэж харж байгаа. За бас нэг өөр шинжин энэ бол ихтэй мэдээж туслах шинж бол биш. Тэгээд захиргааны гэрээ юм гэж үзэх юм бол тухайн гэрээтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд хэмжлэл гаргах буюу одоо нэг эрх зүйн хамгаалалт хүсэх тэр эрх нь нэгдэж байгаа. Тэгээд энэ маань хөрөнгө оруулалтын гэрээн дээр бас яаж илэрч байгаа вэ гэхээр тухайн хууль болон засгийн газрын тогтоол заасан шалгууруудыг бүрэн хангасан хөрөнгө оруулагч хүсэл гаргасан тохиолдолд засгийн газар огт гэрээ байгуулахгүй ямар нэгэн үйлдэл хийхгүй татгалцсан эсвэл одоо зөвшөөрсөн шийдвэрээ гаргахгүй байх эсвэл өөрийнхөө байр суурийг илэрхийлээд танайхтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахгүй гэж шийдвэр гаргасан. Эдгээр үйлдэлүүд одоо шийдвэрүүд болон эсвэл нь бол энэ хууль заасан шалгуур өөрийгөө хангасан гэж үзэж байгаа хөрөнгө оруулалтын хувьд бол хэмжлэл гаргах шаардлага захиргааны хэргийн шүүхэд гаргах боломжтой байна гэж би үзэж байгаамаа. Тэгэхээр эдгээр үндслүүдийг одоо баримтлаад үзэх юм бол нэг талаас захиргааны байгууллага болох засгийн газар байна. Хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хууль заасан анхны өсөлт гэрээ байгуулах замаар байгуулсан гэрээ учраас энэ бол захиргааны гэрээ хамаарч байна гэж би бол харж байна. За тэгээд үүний дараа хэрвээ энэ захиргааны гэрээнд хамаарах юм бол зарим нэгэн одоо сонирхолтой гэхүү шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа асуудлууд гарч ирж байгаа. Энэ хэрвээ захиргааны гэрээ гэж хэлэх юм бол үүнтэй холбоотой маргааныг аль шүүх шийдвэрлэх юм бэ? За захиргааны хэрэг кино шийдвэрлэх тухай хуулийн дээр бол захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэнэ гэдэг нь заасан байгаа. Тэгэхээр захиргааны гэрээ байгуулсан явдал маань өөрөө захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр бас болно гэж захиргааны хэргийн хууль дээр заасан байгаа. Энэ дээрээс захиргааны үйл ажиллагаа энэ хөрөнгө оруулалтын гэрээний хувьд яг гэрээ байгуулсан үйл ажиллагаа юм уу? Эсвэл гэрээ байгуулснаас хойш тухайн гэрээгээ хэр дагаж мөрдөж байгаа юм бэ? Гэрээгээр заасан үүргээ биелүүлж байгаа юм уу, биелүүлэхгүй байгаа юм уу гэдэг нь ч гэсэн захиргааны үйл ажиллагаанд хамаарах юм уу гэсэн асуудал тавьж байгаа. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой миний харж байгаа дараах одоо хоёр юм үе шаттай маргаан гарах боломжтой байгаа. Гэрээ байгуулах үеийн маргаан буюу одоо гэрээ байгуулах үеийн буюу гэрээ байгуулалттай холбоотой байгуулсан буруу болсон юм а гэдэг нэг сонирхолч гэдэг юм тавьж байгаа шаардлага ч юм уу эсвэл байгуулахгүй байгаа нь миний энэ хөрөнгө оруулалтын хуулиар заасан эрхийг зөрчөөд байна гэсэн хөрөнгө оруулагчийн гаргаж тавьж байгаа маргаан ч юм уу эсвэл гэрээ байгуулсан маань процессын дагуу явагдаагүй байна гэсэн ийм маргаан байж болно. Энэ бол гэрээ байгуулах үеийн маргаан байна. Энэ гэрээ бол хөвчлэн хөрөнгө оруулалтын харилцаа урт хугацааны харилцаа байдаг учраас маш урт хугацаанд үргэлжилдэг. Тэр хугацаанд засгийн газар магадгүй энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэгтэй холбоотой гэрээний үүргийн зөрчил болон эсвэл энэ гэрээ үргэлжилж байгаа хавцааны дундаас гэрээ цэцэлсэн энэ гэрээ цэцэлсэнтэй холбоотой маргаан бас үүсэх бол магадлалтай байна. Хэрвээ энэ хоёрыг хоёулангийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Яагаад гэвэл энэ маань захиргааны гэрээтэй холбоотой л ажил нь маргаан юм а гэж бас нэг үзэж болно. Гэхдээ хоёр дахь одоо бүлэг маргаан буюу гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой маргааныг бол гэрээний үүргийн зөрчлийг
засгийн газрын зүгээс гаргах боломжтой магадгүй хөрөнгө оруулагчийн зүгээс бас гаргах боломжтой. Тэгвэл хөрөнгө оруулалтын тухай хууль нь заасан байгаа энэ хөрөнгө оруулагчид олгосон тэр эрх давуу байдлуудыг бол тодорхой нөхцөл болдлын үндсэн дээр засгийн газар эдлүүлж байгаа. Тэр нөхцөл бодлуудаа л гэрээндээ заасан байгаа. Засгийн газрын нөгөө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журманд нь бас ямар нөхцөл бодол байх ёстой юм гэсэн заасан байдаг. Тухайлбал нөгөө байгаль орчин дэвтэр техник технологи ашиглан тухайн бас орон нутгийнхаа хөгжил дэвшил бас хувь нэмрээ оруулна, хөдөлмөрийн хууль тогтоомжоор хүлээс үүргүүд ч гэх юм уу тийм. Энэ үүргүүдээ биелүүлээгүйтэй холбоотой бас энэ хөрөнгө оруулагчдын зүгээс үүргийн зөрчил гаргаж болно. Энэ тохиолдолд тэр маргааныг ямар шүүх шийдвэрлэх юм бэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Энэ гэрээ байгуулах журамд бас яг энэ нөхцөл байдлыг баг зэрэг харсан юм шиг надад санагдсан. Юу тэр вэ гэхээр энэ гэрээ байгуулах журмын 4.24 дээр хөрөнгө оруулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохицсон биелүүлээгүйгээс хөрөнгө оруулалт хуулиар тогтоосон хэмжээнд хүрээгүй тохиолдолд тэгэхээр нөгөө 500 тэрбум чинь яг байгуулахаар 500 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр бол гэсэн байдаг шүү дээ. Тэгэхээр хийн гэж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчаад хөрөнгө оруулалт маань хуулиар тогтоосон хэмжээнд хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагчид үзүүлсэн татварын дэмжлэг болон тохиолжуулалтыг хүчингүүд тооцож гэрээний хүрээнд эдлүүлсэн татварын дүнг нэхэмжлэх талаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгана гэдэг журманд нь заасан байгаа. Энэ дээрээс болол энэ гэрээ чинь дандаа гэрээтэй холбоотой маргаан чинь дандаа засгийн газрыг хариуцагчаар татсан маргаан байхгүй юм байна шүү. Бас тухайлбал энэ нөхцөл байдал дээр хөрөнгө оруулагчийн хариуцагчаар татсан засгийн газар татварын дүнгээ буцааж нэхэмжилж байгаа ийм маргаан гарах боломжтой маа гэсэн ийм асуудал байгаа. Энэ нь болохоор би энэ дээр зүгээр өөрөө бодож байгаа нэг юм зохиомж зохиомл ийм нөхцөл байдал гэсэн байгаа. Тухайлбал бол засгийн газар гэрээгээ цуцлсан маргаан цуцлсан байна. Тэгээ өмнөд нь үндэслэлгүй цуцлаа гэж үзээд хөрөнгө оруулагч маргаан гаргаад захиргааны гишүүд хэрэг үүссэн чинь засгийн газрын зүгээс бид нар гэрээг үндэслэлгүй цуцлаагүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч маань гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээ цуцлсан. Харин ч одоо би манай засгийн газар юу гэрээний хугацаанд эдлүүлсэн татварын дүнгээ буцаана хэмжилж байна гэдэг ийм хариу шаардлага гаргаад ирвэл энэ шаардлагыг маань захиргааны хэрэг шүүх тэнэн шийдвэрлэх хууль заасан сүүхэн хэмжлэл гэж үзэх юм уу? Эсвэл энэ бол тусдаа одоо иргэний эрх зүйн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой шаардлага байна. Тийм учраас эхлээд энэ гэрээ цуцлсан үгүй нь ямар ач холбогдолтой юм бэ? Эрх зүйн үндэслэлгүй байсныг захиргааны хэргийн шүүх тогтоод үүний дараа маргаанаа тэр цуцлсан үндэслэлтэй байгаад хөрөнгө оруулагч хэрэг гэрээний үргээ зөрчсөн байсан бол тэр хохроо шийдвэрлэх асуудлаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэлээ гэсэн ийм шийдвэр гаргах ёстой юм уу? Хэрвээ ерөөсөө анханасаа захиргааны хэргийн шүүхэд хандаж одоо хөрөнгө оруулагч нь хэмжлэл гаргаагүй зөвхөн захиргаанаас буюу засгийн газраас дотороо буцаанд хэмжлэх ийм шаардлагатай маргаан байсан бол бас аль шүүхэд хандах юм бэ гэдэг юм уу? Ийм их асуудлууд байгаа. Тэгээд би одоо энэ дээр шууд ингэх ёстой гэж мэдээж хэрэг дүгнэх нь зохимжгүй бөгөөд бас эрт байх. Би миний одоо тэглэж сэтгэлийн сэдв бол энэ одоо хүрээнд хөндөгдөж байгаа шийдвэрлэх асуудлуудыг хөндөж гаргаж тавья гэж зорьсон байгаа. За дараагийн бас нэг асуудал бол шүүхийн харьяаллын асуудал байгаа. Энэ бол угаасаа сая захиргааны хэргийн шүүх юм уу, иргэний хэргийн шүүх юм уу гэдээ ярьж байна. Тэгтэл бас энэ чинь угаасаа шүүгээр шийдвэрлэх ёстой маргаан юм уу, арбитраар шийдвэрлэх ёстой маргаан юм уу? Арбитраар шийдвэрлэхийн ер нь хуулиар зөвшөөрж байгаа ийм асуудал юм уу гэдэг бас нэг ийм асуудал гарч ирж байгаа. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын тухай хууль дээр бол гэрээний харилцаанаас үүссэн маргааныг талууд харилцан тохирсны дагуу гадаадын эсвэл дотоодын арбитрийг томлон шийдвэрлэх эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхдээ хууль болон Монгол улсын олон улсын гэрээнд заагаагүй болгогдсон байна. Тэгэхээр хууль одоо өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын гэрээндээ харилцан тохирсны дагуу арбитраар шийдвэрлэх эрхтэй байна. Тэгэхдээ миний харж байгаа зүйл нь хуульд өөрөөр заасан гэж харгалзаад байгаа хөрөнгө оруулалтын гэрээний 6-аас харгалзсан тэр хууль нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль юм шүү. Яагаад гэвэл захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дээр захиргааны хэргийн маргааны шүүхийн харьяаллыг хуулиар тогтоосон байгаа юм чинь хөрөнгө оруулалтын гэрээний маргаан хөрөнгө оруулалтын гэрээ маань захиргааны гэрээ болох хувьдаа харьяал нь хуулиар байна. Тэгэхээр энэ 6-гийн 9 хуульд өөрөөр заасан чинь хэрэглэх боломжгүй маа гэсэн юм бас нэг асуудал үүсэж байна. За дахиад нэг сүүлийн асуудал бол хэрэглэгдэх хуулийн асуудал байгаа.
Ер нь бол яг иргэний хэрэгцээд бол гэрээнийхээ агуулгыг өөрөө тодорхойлох хэрэгтэй байдаг. Тэр агуулгын нэг бас элемент бол маргаан гарсан тохиолдолд тухайн гэрээний агуулгыг аль улсын хуулийг баримтал шийдвэрлэх юм бэ гэсэн ийм асуудал байгаа. Үүнийг захиргааны гэрээн дээр авчруулах боломжтой юм уу гэсэн ийм асуудал байна. Захиргааны гэрээний хувьд бол тусгаалсан зохицуул байхгүй бол иргэний хэрэгцээ зохицуултыг хүн тохиолж хэмжлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр бол захиргааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журман дээр нь бол Монгол Улсын хууль болон гэрээн засны дагуу шийдвэрлэнэ ингээд заасан байдаг. Энэ дээрээс бол магадгүй зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээний маргааны хувьд юм бол журманд нь нийт хэрэгцээ хэм хэмжээгээр гэрээн төрлөختийн хуулийн заасан юм чинь энэ асуудал шийдвэрлэгдэж байж магадгүй. Гэхдээ энэ гэрээн төрлөختийн хууль болон маргааны харьяаллын асуудлыг бол цаашид нэг мөр бас шийдвэрлэх шаардлагатай санагдсан. Яагаад гэвэл захиргааны гэрээ гэдэг маань зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээгээр хязгаарлагдахгүй одоо цаашид олон салбар хэрэгцүүд ингээ байгуулагдах боломжтой ийм гэрээ байгаа. Тэгэхээр энэ гэрээний хувьд ер нь маргаан гарсан тохиолдолд гэрээнд хэрэглэгдэх хууль нь угаасаа заавал Монгол Улсын хууль байна шүү гэдгийг магадгүй зохицуулсан юм нийтийн хэрэгцээ хэм хэмжээ шаардлагатай байж болох юмаа гэж би ингэж үзэж байгаа. Тэгэхгүй бол магадгүй одоо нэг талаасаа угаасаа л тех ёстой штэ гэсэн юм аргумент байгаад байгаа боловч түүнийг яг заасан зохицуулсан өөр улсын хуулийг авчруулах боломжийг нь хязгаарсан юм хэм хэмжээ байхгүй байгаа тохиолдолд бол гэрээний талууд бас хуулийг өөр улсын хуулиар авчих боломжтой харагдаж байгаа. За цаг тасчлаас ингээд таксиг ажиллаа. Өөрчлөлт холбооны энэ зүйл бас нэлээд санаачлагтай бас их сонирхолтой сэдвүүдийг сонгож авч би бас хоёр төвлөл дээр нь сууж байна. Тэгэхээр энэ ирчээ бас алдахгүй цаашдаа ажиллаад бас энэ чухал сэдвүүдээр нийгэмд бас нэлээд ач холбогдолтой ийм сэдвүүдээр бас олон нийтийг болон хуульчдыг ялангуяа бас нийгмээр ойлголттой болох энэ чиглэлүүд нэлээд ач холбогдолтой ийм хэмжээ болж байна гэж бодож байна. За миний нэг аз таарсны юу гэхээр их сурвалж манай энэ илтгэлээ бол маш сайн бичсэн байна. Би бол бас энэ илтгэлийг өөрөө уншаад та бүхнийг бас уншихыг зөвлөж байна. Яг нь саний яригдсан зүйлүүд маш товчхон хэлбэр байгаа. Хэрвээ та бүхэн яг дотор нь ороод унших юм бол энэ хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг яагаад захиргааны эрх зүгээр зохицуулах ёстой юм бэ? Яагаад захиргааны шин чанартай энэ гэрээ юм бэ? Нийтийн эрх зүйн одоо захиргааны гэрээ гэдэгт яагаад орох ёстой юм бэ гэдэг нь хууль зүйн анализ нь өөрөө их сонирхолтой хийдэлгүй хийгдсэн гэж бодож байна. Тийм учраас энийг одоо хуульчдын ерөнхийдөө бас уншууд бас их зүйтэй юм аа. Яг ерөнхийдөө энэ хөрөнгө оруулалтын гэрээ болон захиргааны эрх зүй хоёр яаж хоорондоо уялдаж байгаа юм бэ гэдэг тал дээр бол ийм илтгэл бас нэлээд чухал гэж бодож байна. За их сануулын бас тавьсан илтгэл дотор бол хид хідэн санаа бол их чухал санагдсан. За ялангуяа тавьж байгаа асуултууд маань ерөөсөө энэ бидний хөрөнгө оруулалтын гэрээ болон захиргааны эрх зүйгээр зохицуулж байгаа асуудал маань ямар үндсэн асуудлууд энд гарч ирэх юм бэ гэдэг талаас асуудлуудыг зөв дэвшүүлж чадсан учраас дараалал болон логикийн хувьд их боломжийн их тийм зөв гаргалгаанууд гарсан гэж одоо дүгнэхээр байна л да. За ямар асуудлыг гаргаж ирсэн бэ гэхээр нэгдүгээр тул тэр гэрээний зөрчилтэй холбоотой маргааны шүүхийн харьяаллын асуудлыг гаргаж ирсэн байгаа. За өөрөөр хэлбэл хэрвээ хөрөнгө оруулалтын гэрээ нь захиргааны гэрээ гэж үзэх юм бол тэр нь одоо өнөөгийн одоо бүрдэж байгаа сая одоо шинэ батлагдсан захиргааны ерөнхий хууль болон хөрөнгө оруулалтын хуулиараа бол захиргааны эрх зүйгээр зохицуулах нэ. За тийм учраас захиргааны шүүхэд харьяалагдах нэ. За гэхдээ эндээ мэдээж хариуцагч нь хэн байхаас шалтгаалаад энэ хэргийг захиргааны эрхийн шүүхэд харьяалах уу эсвэл нэгний шүүхэд харьяалах уу гэх асуудал бол энэ гарч иж байгаа гэдэг энэ дүгнэлт бол зүйтэй санагдсан. За хоёрдугаарт нь бол шүүхийн харьяаллын хувьд бас захиргааны гэрээ зөвхөн захиргааны гэрээ шүүхтээр очих уу эсвэл хөрөнгө оруулалтын хуулийн дагуу арбитраар бас шийдвэрлэх боломж байна уу? Хэрвээ одоо хөрөнгө оруулалтын хууль зааснаар хууль болон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол арбитраар шийдвэрлэж болно гэсэн энэ харьяалал маань хууль гэдэг дотор нь одоо илүү наривчилсан зохицуулт гэдэг маргааны харьяаллын хувьд илүү наривчилсан зохицуулт гэдэг утгаараа захиргааны эрхийн шүүх эрхийн одоо захиргааны эрхийн шүүхд хян шийдвэрлэх хуулийн хэрэглэх юм бол энэ гэрээ бол
одоо хөрөнгө оруулалтын гэрээ маань бол арбитраар биш цагааны иргэн шүүхээр зөвхөн одоо шийдвэрлэх маргаан гарсан бол тэрнтэй одоо холбогдож байна гэсэн ийм асуудал дэвшүүлсэн байгаа. За дээрэс нь хэрэглэх хуулийн тухайд бас Монгол талууд ерөнхийдөө энд тэгш эрэхтэй оролцох юм уу эсвэл бас энд засгийн газар илүү давуу эрэхтэйгээр өөрийнх нь журмаар тогтоосон Монгол улсын хуулийг болон гэрээг гэсэн ийм тухайн гэрээг гэсэн ийм зохицуулт маань тухайн одоо гэрээг зохицуулсан хууль хэрэглээний гол одоо зохицуулт нь мөн үү гэдэг дээр бас асуудлыг дэвшүүлж гаргаж ирсэн бас хэцүүтэй санагдлаа. За ерөнхийдөө бол та бүхэн мэдж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль сая 13 онд батлагдсан. За тэрнээс өмнө ашиг нөлтөлийн хууль болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг энэ асуудыг зохицуулж ирсэн. За хөрөнгө оруулалтын тухай гарч ирснээс гол одоо үндсэн шинжилэл нь юу болж чадсан бэхээр гадаад дотоод гэдэг энэ ялгаатай хөрөнгө оруулалтын зохицуулт маань нэг болж ирсэн. Тийм учраас энэ хөрөнгө оруулалтын тухай хууль маань илүү одоо өргөн хүрээнд хэрэглэгдэх боломжтой зөвхөн гадаадын иргэн гэхгүй ийм өөрчлөлт гарч ирсэн байгаа. За нөгөөтэйгөө бас сая 16 оны 7 сарын 1-ээс захиргааны ерөнхий хууль гэж гарч ирээд за захиргааны ерөнхий хууль захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр нь бол захиргааны гэрээ муу юм аа гэсэн ийм зохицуултаас гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ сая хөрөнгө оруулалтын гэрээний тухай ингээд ярьж байхад бол гол одоо яригдж байгаа зүйл нь юу гэхээр энэ өөрөө захиргааны гэрээ мөн үү гэдэг шин чанарын хувьд бол мөн гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгэхээр тэр хэрэглэгдэх хууль маань өөрөө бас нэлээд олон талын ийм одоо эрх зүйн салбарыг одоо нэгтгсэн, харилцан бие биенийг нөхсөн ийм зохицуулт болж таарч байна хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг юм аа тий. Тэгэхээр нэг талаас захиргааны эрх зүй, нөгөө талаас хөрөнгө оруулалтын эрх зүй, мөн одоо түүнчлэн олон улсын эрх зүй, түүнчлэн иргэний эрх зүй мэдээж энэ чинь орж байгаа. Түрүүн бас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй одоо гэрээний ялгаануудыг бас бид нэг ярьлаа. За тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор хэд хэдэн бас саналыг бас ярилцъя гэж бодож байна. За юуны өмнө бол бид нар сая захиргааны ерөнхий хуулиараа захиргааны гэрээ гэдэг юмыг зохицуулснараа нэлээд бас одоо шинжилгээ хийсэн ийм алхам боллоо гэж бодож байна. Тэр утгаараа яагаад тэгэхээр хуучин одоо юу гэдэг тэр хөрөнгө оруулалтын бишээ захиргааны гэрээг бол яг наривчсан зохицуултууд байгаагүй. Одоо бол харьцангуй энэ талаар бол захиргааны ерөнхий хуулинд тусгаад өгсөн энэ асуудал байгаа. Тэгэхээр бид нар энэ их газрын одоо ялангуяа Ром Германы энэ захиргааны гэрээний гол одоо үндсэн агуулгыг захиргааны ерөнхий хуулиндаас болгож өгснөөрөө бас энэ улсуудын ерөнхийдөө сонгодог одоо загварыг илүү авч байгаа гэсэн ийм дүгнэлт нөхөр байна. Өөрөөр хэлбэл захиргааны гэрээг бол захиргааны гэрээ бол өөрөө захиргааны эрх зүйгээр зохицуулах ийм одоо чухал зүйл болох нэ. Ингэснээр бас манай эрх зүйн одоо тогтолцооны хувьд бол илүү захиргааны гэрээ маань бол их газрын эрх зүйн одоо үндсэн сонгодог одоо ойлголттой нэлээд дүүж очиж байна. За хоёрдугаарт нь бас анхаарах зүйл юу вэ гэхээр энэ хөгжиж байгаа болон хөгжил одоо хөгжилтэй орнуудын хоорондын ялгаанаас бас нэлээд их зүйл гарч иж байна. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа шалтгаан маань өөрөө төрийн одоо зүгээс бол нэлээд олон шалтгаан байгаа. Ялангуяа жишээлбэл ядуу буурай орны хувьд бол хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтыг татахтаа бол татварын орчныг нь одоо аль болох тогтвортой байлгах ийм одоо хамгаалтыг бол амладаг. Нөгөө талаас одоо хөрөнгө оруулагчийн хувьд бол маш их урт хугацааны баг одоо жишээ нь 30 жилийн хөрөнгө оруулалтын тэгээд тэрний нөхөгдөж байгаа ашиг нь бас урт хугацаанд өөртөө бий болдог ийм одоо сонирхол бас арилжааны хөрөнгө оруулагчид бол байгаа. Тэгэхээр энэ хоёр одоо сонирхол нийлж энэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байгаа. Тэгэхээр хөгжилтэй орнуудад бол ямар одоо чиг хандлага явж байна вэ гэхээр энэ хөрөнгө оруулалтын гэрээний аль болох бас татгалзаж байна. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ маань өөрөө тухайн хөрөнгө оруулагчтай байгуулж байгаа тусгай юм эрх зүйн одоо дэлгмийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл хуулиас гадуур тусдаа яг зөвхөн хөрөнгө оруулагчтай хамаарах ийм дэглэмийг бий болгож байгаа учраас сул тал бол маш их байдаг. Өөрөөр хэлбэл тэр төр өөрийнх нь засаглах эрхийг одоо хязгаарлаж байна. Өөрийнх нь давуу эрхүүдээсээ татгалзаж байна. Жишээлбэл за дээрэс нь хуулийг одоо жишээ нь
татварын хуулийн жишээ маш олон урт хугацаагаар яг нэг одоо хувь хэмжээгээр удаан хугацаагаар зарцаана гэсэн ийм жишээ нь үүрэг амлалтууд авдаг. Тэр утгаараа бол энэ хөгжилтэй орнуудын одоо эрх зүйн онолд бол энийг бол ялгарлан гадуурхаж байна. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө оруулагчид илүү таатай нөхцөлийг олгож ийн гэдэг үүднээс ялгарлан гадуурхын үндсэл бий болж ийн гэдэг үүднээс энэ хөрөнгө оруулалтын гэрээс бас аль болох зайлсхийж байгаа ийм юу бол харагдаж байгаа. Дээрээс нь энэ төрийн байгууллага өөрөө бас хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нь өрсөлдөөнийг бас хязгаарладаг. Ашиг сонирхлын зөрчилд бол орж байгаа. Тухайлбал одоо та бүхэн сайн мэдж байгаа оюутлогоо гэрээгээд байж байгаа. Оюутлогоотой Монгол Улсын нэг талаараа хөрөнгө оруулагч, хамтарсан хөрөнгө оруулагч буюу одоо 34% эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч. Нөгөөтэйгөр болохоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа засгийн газар болж таарж байгаа. Тэгэхээр энэ хоёр байр суурин дээр бол төрийн байгууллага бол бас ашиг сонирхлын зөрчилд орох. За хяналтаа одоо жишээ нь хангалттай тавьж чадж гин үгүй юу гэдэг дээр чинь асуудлууд гарах магадaltaй. Тэгэхээр энэ давуу байдлыг бас төрийн өөрийнх нь нөгөө суверен эрх гэдэг тэр давуу байдлууд нь тодорхой хэмжээгээр энэ гэрээ байгуулснаар цулгдаг учраас энэ хөгжилтэй орнууд жишээ нь гэрээнээс татгалзаж байна. Манайд болохоор энэ бол яг эсэргээрээ өөрөөр хэлбэл нөгөө хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй нөгөө эдийн засгийн цаад шаардлага, за мөн гадаад аюулгүй байдал, за уул уурхайн бодлого гэдэг олон эдийн засгийн хөгжилгээд олон тийм одоо бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтыг одоо татах ийм зайлшгүй шаардлага бий байгаа гэж үзэж байгаа учраас энэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тал руугаа илүү чиглэж байна. Ингэж байгуулахдаа мэдээж төр бас тодорхой хэмжээгээр буулт хийж байгаа зүйлүүд нь яг энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр хандж байгаа зүйл юу гэхээр хөрөнгө оруулалтын гэрээнд одоо докторжуулах буюу докторжуулалтын stabilization clause буюу докторжуулах одоо энэ зүйл заалтуудыг маш ихээр оруулдаг. За эхний одоо ялангуяа манайх чинь гадаадын хөрөнгө оруулалт, ашигт малбарын хууль гээд хөрөнгө оруулалтын хууль гээд олон одоо хуулийн шинжилгүүд явагдсан учраас хөрөнгө оруулалтын гэрээнүүд бас янз байж байна. Зарим нь одоо ашигт малбарын хууль байхад одоо хамгийн сүүлд одоо хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш байгуулсан гэрээнүүд гээд бид нар хоорондоо бас харилцан адилгүй. Гэхдээ ямар ч байсан энэ бүхэнд бол төр тодорхой хэмжээгээр бол энэ татврын тогтворжуулж байна. За тодорхой өөрийнхөө эрхүүдээсээ татгалзаж байна. За хөрөнгө оруулагчид нэлээд таатай одоо орчныг болон хууль хэрэглээний хувьд гэсэн нэлээд их одоо давуу талуудыг бий болгодог байна. За дээрээс гуравт нь бас нэг ийм анхаарал татж байгаа зүйл юу вэ гэхээр манайх бол яг эрх зүйн хувьд бол эрх зүйн бүлийн хувьд бол нийтийн одоо биш их газрын эрх зүй гэдэг ингээд ялангуяа захиргааны эрх зүй тэр тал руу бол одоо нэлээд хамгаалах ийм шинж чанартай байгаа. Гэтэл гэрээний эрх зүйн нь илүү ялангуяа одоо хөрөнгө оруулагчтай байгуулж байгаа нөхцөлд бол илүү бас хөрөнгө оруулагч нар маань болцоо Англи Саксоны одоо улс орнуудын хөрөнгө оруулагч нар байдаг. Бид нар болохоор юу гэдэг вэ? Тэр гэрээн дээр бүх юма зохицуулах хэрэгтэй. Гэрээгээр бүгдийг одоо гэрээний заалтан дээр наривчлан тусах хэрэгтэй гэсэн юм зарчмыг илүү баримталдаг. Манайх болохоор энэ маань өөрөө хууль дээр заавал одоо тусгасан байж ич энийг эргээд хөрөнгө оруулалтын гэрээн дээр туслах тэр үндсэн нөхцөл нь бүрдэж байгаа. Тийм учраас энэ бас зөвхөн ер нь цаашдаа бид нар анхаарах хэрэгтэй юм гэхээр энэ орж ирж байгаа ялангуяа хөрөнгө оруулагч нар маань голцоо одоо Англи Саксоны улс орнуудаас орж ирж байгаа. Тэгээ энэ утгаараа бас манайд энэ захиргааны гэрээ гэдэгт юу иргэний шин чанарт давмгаалсан байдлыг оруулаад байгаа ийм зүйл харагдаад багш байна. За тэгээд хөрөнгө оруулалтын тухай ярих юм бол гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тухай асуудал бас дараа нь одоо дөрөвдүгürt би бас энэ талаар яг хэлж байна. За их саруул илтгэл дээр энэ талаар бас тодорхой хэмжээгээр байсан. Гэхдээ бас энийг цаашдаа илүү дэлгэрүүлэх шаардлагатай байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл захиргааны одоо гэрээнд захиргааны гэрээ зөвхөн захиргааны эрх зүйн асуудал биш. Одоо олон улсын хөрөнгө оруулагч буюу гадаадын хөрөнгө оруулагч ороод ирсэн нөхцөл олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй ийм асуудал болоод хувирчиж байгаа. Өөрөөр хэлбэл захиргааны эрх зүйд нэг талаасаа хөрөнгө оруулалтын эрх зүй
харилцан нөхөж байна. Нөгөө талаасаа бас бие биендээ харилцан нөлөөлж байгаа ийм харилцаа харагдаж байна. Тэгэхээр хэрвээ гадаадын хөрөнгө оруулагч одоо байх юм бол мэдээж хамгаалалт бол маш олон хэлбэрээр орж ирэх юм болцоотой байж байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр нэгдүгээр зохицуулж байна. Хоёрдугаарт бол хоёр талын одоо хөрөнгө оруулалтыг хөвүүлэн дэмжих гэрээ гэж манайх одоо хэд хэдэн улсуудтай байгуулсан гэрээ байгаа. Тэрнээс гадна бас олон талт конвенцүүд байдаг. Тэгэхээр энэ гэрээ конвенцүүд бол давхар одоо хөрөнгө оруулалтыг хамгаалсан олон заалтууд, олон зарчмуудыг бол өөрийнх нь олон улсын гэрээнийхэн түвшинд байж идэг. Энийний доор нөгөө хөрөнгө оруулалтын хууль болон хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн энэ шатндаа бол энэ хөрөнгө оруулагчд бол хамгаалтууд бол гарч ирэх нэ. Хэрэгцээ хамгаалтууд бол гарч ирэх нэ. За энэ бас нэг анхаарал татж байгаа нь юу гэхээр хэрвээ одоо хөрөнгө оруулалтыг хөлн дэмжих хоёр талын гэрээ тухайн улстай байгуулсан гэж үзэх юм бол тэр гэрээний одоо тэр конвенцийн дагуу бол арбитр бол ерөнхийдөө гол хөрөнгө оруулалтын маргаануудыг шийддэг гол шүүхийн харьяаллын хувьд арбитр явж байгаа. Хэрвээ ийм гэрээ тухайн байхгүй тэгсэн мөртлөө гадаадын хөрөнгө оруулагч бол энэ ийм нөхцөлд бол хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагдах хөрөнгө оруулалтын тухай хууль мөн түрүү их сарвал ярьсан хэрвээ одоо өөр хуулиар зохицуулаагүй бол гэсэн ийм заалтай байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагч захиргааны гэрээтэй холбоотой захиргааны гэрээний зөрчилтэй холбоотой маргааныг дотоодын захиргааны шүүхэд хандаж шийдвэрлэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ асуудал маань өөрөө бас их төвөгтэй асуудал. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулагч нар голцоо аль болох нөгөө нейтрал байдлаар өөр улсад арбитрийн байгууллагыг одоо сонгож маргааныг шийдвэрлэдэг. Дотоодын тэр тусмаа захиргааны одоо байгууллага захиргааны шүүхэд итгэл за захиргааны уучлаарай тэр бас юу ячиж. Ер нь бол Монголын одоо шүүхэд итгэл бас гадаад хөрөнгө оруулагчид бас өндөр байх боломж өнөөдөр хараахан байх бүгдээгүй байна. Тийм учраас бид нар бол яг сонгодог утгаараа одоо барууны Франц ч юм уу эсвэл Германы загварын одоо захиргааны гэрээ, захиргааны шүүх гэсэн энэ одоо юу бол манайд бол арай эртцсэн юм санагдаж байна. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдрийн төвшөндөө бол нэгэнтээ гадаадын хөрөнгө оруулагчийг татах шаардлагатай. Гэхдээ нөгөөх хүнээ татахын тулд тэр хүн манай шүүхийг одоо жишээ нь хүлээн зөвшөөрмөөргүй ч юм уу эсвэл итгэл байхгүй байна гэж үзэх юм бол мэдээж төрийн байгууллагаас зайлшгүй одоо тийм буулт хийж арбитраар одоо маргааныг шийдвэрлэх ийм зохицуултыг бол одоо хийхээс аргагүй болох нэ. За энэ яг хөө мэдээж цаашдаа бас судалж болохоор ийм сэдвүүд байгаа. За энэ бас за төрийн нөгөө захиргааны хөрөнгө оруулалтын гэрээ маань мэдээж түрүүн яригдсан шинж чанарын дагуу захиргааны гэрээ бол мөн гэсэн юм өгүүлбэрүүд бид нар хүрсэн. Тэгэхээр энд бол төрийн давуу эрх гэдэг юм бол зайлшгүй яригдах ёстой. Яагаад гэвэл нэгэнтээ энэ захиргааны гэрээ учраас нэг нь захирч нөгөөх нь захирдж байгаа ийм харилцаа явж байгаа. Тэгэхээр энд төр ямар давуу эрхтэй вэ гэдгийг бол бид нар бас мэдэх ёстой баг. За энд хамгийн гол нь бол мэдээж гэрээг одоо цуцлах эрх бол хамгийн абсолют эрх байдаг юм байна төрийн хувьд. За манайд бол энэ бас хуульчлагдаад биш журмлагдсан байгаа. Засгийн газрын журман дээр бол байгаа. Хэрвээ одоо гэрээг цуцлсан нөхцөл нөхөн төлбөрийг бол заавал хөрөнгө оруулагчид олгоно гэсэн ийм хөрөнгө оруулалтын бас хамгаалалт явж байгаа. За тэгэхээр энэ бол тэгш эрхийн үндсэн дээр бол гэрээ хийхдэггүй нэ. Цэвэр одоо захиргааны байгууллагын давуу эрхээ бас тодорхой одоо заалтуудаар ингэж хамгаалах юм юу гарч ирэх нэ. Гэхдээ давуу эрхтэй гэсэн мөртлөө бас гэрээ байгуулах явцад талууд бол мэдээж бас тэгш эрхтэйгээр оролцох гэрээний хэрэгжлийн явцыг гэрээд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл бас талууд харилцсан хоёр талын зөвшөөрсөн байдлаар гэрээний нэмэлт өөрчлөлт хийгнэ. За хамгийн төгсгөлд нь яг би ганцхан нэг шинэ жишээ татъя гэж бодлоо. Энэ сая 11 сард Францын захиргааны эрхийн хяналтын шатны шүүхээс олон улсын арбитраас Парист байдаг нэг ICC-ийн олон улсын арбитраас гаргасан шийдвэрийг бол одоо энэ захиргааны эрхийн хяналтын шатны шүүх нь авч хэлцээд тэгээд тухайн одоо
маргаан нь бол захиргааны эргийн шүүхийн маргаан одоо харьяаллын маргаан мөн байна гэж тогтоосон байна. Тэгэхээр тэр арбитр нь болохоор ямар одоо асуудлыг авч хэлсэн бэ гэхээр тэр Францын өмнөд хэсэгт байдаг одоо нэг юу газар хийн газын нөгөө юуны терминалын барихтын гэрээ засгийн газрынхаа нэг агентлаг болон гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ юм байлээ. Тэгээд тэр гэрээн дээр болохоор үүссэн маргаан нь болохоор тэр туслан гүйцэтгэгч авч ажилуулсан гэсэн энэ асуудал маргаан үүссэн юм байлээ. Тэгээд энэ хоёр маргаан бол олон улсын арбитр гэрээгээр бол олон улсын арбитр гэж тохирсон. Олон улсын арбитр дээр очисон шийдвэр гарсны дараа нөгөө захиргааны одоо агентлаг нь байгуулга нь хяналтын шатны шүүхэд хандсан. Гэхдээ нийтлэг байдлаар бол мэдээд арбитрийн шийдвэрийг бол иргэний шүүх хяндаг тийм. Гэтэл энэ тохиолдолд бол захиргааны иргэний шүүх хяналтын шатны шүүхээс одоо дав заалтсан байгаа. Тэгээд дав заалдаад энэ хяналтын шатны шүүх нь бол энийг бол харьяаллын хувьд арбитрийн биш одоо юуны шүүхийн харьяаллаа гэсэн юм шийдвэр гаргасан юм лээ. За ингээд бас цаашаа асуудлууд ямаар өгч хугацаа гарах юм байна гэдэг үсгийг баярлалаа. За миний сэдвийн хувьд бол захиргааны гэрээнд иргэний хуулийн зохицуултыг нөхөн дотор чиглэсэн асуудал гэсэн ийм одоо бас нэлээд цар хүрээ ихтэй. За асуудлын хувьд нэлээд олон зүйл яригдах. За зөвхөн захиргааны эрх зүйн асуудал биш тийм ээ. Энэ бол иргэний эрх зүй тодорхойлох гэрээний эрх зүйн үндсэн зарчим одоо зохицуулттай холбоотой зүйлүүдийг нэлээд их ярих шаардлагатай ийм бол өргөн хүрээтэй сэдв. За сэдвийн хувьд бол агуулгын хувьд бол нэгдүгээрт бол захиргааны гэрээ нь иргэний хуулийг хэрэглэх үндэслэлийн асуудал ярих ёстой. Хоёрдугаарт нь ямар тохиолдолд иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэж болох юм бэ? Аль тохиолдолд бол иргэний хууль бол хэрэглэгдэхгүй юм бэ? Өөрөөр хэлбэл тодорхой иргэний хуулийн ямар заалтууд хэрэглэгдэх вэ? Ямар заалт хэрэглэгдэх юм талаар авч үзсэн. Ингээд одоо хамгийн сүүлд бол дүнэлж хэсэг ингээд явах юм байна. За энд бас юу оюутнууд бас нэлээд сууж байгаа шиг байна тийм. Тэгэхээр захиргааны гэрээ бол өөрөө яагаад одоо бий болсон юм бэ? Ямар одоо тийм ээ шаардлага байсан бэ гэхээр ерөөсөө захиргааны акт хэм хэмжээний актаар аль бүх асуудлыг бүх харилцааг зохицуулах боломжгүй болж ирсэн. Тийм учраас энэ орон зайг одоо үүсэж байгаа том орон зайг юугаар нөхөж болох вэ гэхээр энэ бол захиргааны гэрээ юм байна гэдэг. Одоо холбооны бүх найрамд Герман улс жишээлх юм бол 19-р зуунаас эхлээд энэ захиргааны эрх зүйд бол захиргааны гэрээ гэсэн эрх зүйн бие даасан институтыг бол бий болгоод ингээд судалж эхэлсэн байна. За яг түүхэн талаас нь бол Отто Майер бол Германы тийм захиргааны эрх зүйн урлагийн эцэг гэж нэрлэгддэг. Отто Майер бол жишээлбэл захиргааны гэрээг бол шууд одоо бүлийн зөвшөөрдөггүй юм байсан. Яагаад гэхээр захиргааны харилцаа бол захирагдах тийм ээ ийм ёсонд суурилсан ямар ч болоод тэгш бус тийм ээ эрхийн харилцааг үүсгдэг ийм харилцаа учраас гэрээ байх боломжгүй маа гэдэг үүсгэлийг бол Отто Майер бол хийдэг байсан юм. Түүний эсрэг бол одоо захиргааны эрх зүйн бас Германы томох эрдэмтэн Штенгер, Лёбинг энэ төргээд эрдэмтэд бол үгүй. Орчин цагт бол тийм ээ зөвхөн захиргааны акт, хэмжээний актаар бол асуудлыг зохицуулах боломжгүй болж байгаа учраас энэ захиргааны гэрээ гэсэн ойлголтыг одоо захиргааны байгууллагаас хувийн эрх зүйн хуулийн этгээдтэй эсвэл нийтийн эрх зүйн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах асуудлыг бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм байна. За энэ бол захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр одоо байхаас өөр аргагүй юм байна гэдэг зүйлийг сөргүүлэн тавьж ирсэн юм байдаг түүхэн талаас. За ингээд 1975-6 онд бол Германд бол захиргааны үйл ажиллагааны хууль одоо манай бол захиргааны ерөнхий хууль батлагдсан юм түүхтэй энэ хуульд бол захиргааны гэрээний асуудал бол нийтийн эрх зүйн гэрээ гэсэн ойлголтоор орсон гэдэг. Та бүхэн одоо Германы захиргааны үйл ажиллагааны хуулийг хэлэх бол нийтийн эрх зүйн гэрээ гэсэн томьёолоор байна. За гэхдээ энд бол Германы захиргааны эрх зүйч одоо хуульчид юу гэж үздэг вэ гэхээр энэ нийтийн эрх зүйн гэрээ гэдэгт бол зөвхөн захиргааны гэрээг ойлгоно. Яг энэ хуулийн нийтийн эрх зүйн гэдэгтэр бол маргаангүй тогтсон. Зүгээр онлын хувьд авч үзэх юм бол нийтийн эрх зүйн гэрээ гэдэг дотор олон улсын гэрээ жишээл хамаардаг. Тэгэхээр энэтэй бол холж утгадаггүй. Яг захиргааны үйл ажиллагааны тоо хязгаас нийтийн эрх зүйн гэрээ бол захиргааны гэрээ мөн гэдэгтэр бол одоо ямар ч маргаангүй бол юм тогтсон байна. За энэ сая бол концессийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, тендерийн гэрээтэй холбоотой, за газар эзэмшигчийн гэрээтэй холбоотой асуудлууд нэлээд яригдлаа. Одоо бид нар бас нэг зүйл дээр анхаарал хандуулах шаардлагатай байгаа сэдв бол юу гэхээр захиргааны байгууллагын чиг үүргийг тийм ээ хувийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлэх, нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлэх асуудал бол одоо сүүлийн үед бас их анхаарал татчих. Тэгэхээр энэ харилцаанд ч гэсэн захиргааны гэрээ бол үлэм шинжээгээр бол одоо
үүрэг хуралд бол оролцсон. Энэ орон зайд бол маш олон тооны захиргааны гэрээ байгуулагдана. За дээрээс нь төлөвлөлтийн асуудал орж ирсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулиар төлөвлөлт. Тэр төлөвлөлтийн асуудлын хүрээнд бас маш олон тооны захиргааны гэрээ байгуулагдах боломжтой гэдгийг бид нар бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр цаашдаа бол энэ чиглэлээр бол манай захиргааны эрх зүйн хууль тогтоомж бол нэлээд наривчлагдаж боловсронгуй болох шаардлагатай юм байна гэж би бодсон. За захиргааны гэрээнд тийм ээ иргэний хууль тогтоомжийг одоо нөхөн тохируулж хэрэглэх эрх зүйн үндэслэл нь бол юу вэ гэхээр энэ захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58-1 хэсэг байгаа. За 58-ийн 1 хэсэг дээр юу гэж зааж байна гэхээр захиргааны гэрээнд энэ хуулийн 5 дугаар бүлэгт зааснаас гадна иргэний хууль заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ гэдгийг бол зааж өгсөн байна. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна гэхээр энэ захиргааны гэрээнд иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх асуудал бол субсидиар шинжтэй. Субсидиар шинжтэй гэдэг нь болохоор 900 одоо онд бол энэ хоёр дахь байр шинжийг хэлдэг. Хоёр дахь байр шинжтэй. Өөрөлдвөл яг асуудал үүслээ хэрэглэгдэх одоо ирэмбийн хувьд тийм ээ эрх зүйн хэмжээний ирэмбийн хувьд эхлээд одоо салбарын хууль тогтоомжийг харна. Салбарын хууль тогтоомж одоо жишээл концессийн тухай хууль, тендерийн тухай хууль тийм энэ салбарын хэмжээг харна. А салбарын хэмжээнд холбогдох зохицуулалт байхгүй бол захиргааны ерөнхий хууль руу орно. А захиргааны ерөнхий хуульд бол зохицуулсан тодорхой зохицуулалт байхгүй бол харин одоо иргэний хууль руу орох. Одоо ийм зарчимтай байгаа субсидиар шинжтэй, хоёр дахь шинжтэй. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байгаа иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх асуудал бол ерөөсөө шууд хэрэглэгдэнэ гэж ойлгохгүй. Эхлээд сая хэлдгээр бол эхний хэмжээнд явна. А байхгүй тохиолдолд тэр орон зайг нөхөхийн тулд бол иргэний хуулийн холбогдох хэмжээнийг бол тохируулж хэрэглэх ийм одоо зарчимтай байгаа. За ингээд дараагийн сэдв рүүгээ шууд оръё гэж бодож байна. Одоо цаг хэмнэ гэж би бол хэлсэн. За ямар тохиолдолд иргэний хуулийн хэмжээ хэрэглэгдэхгүй вэ гэж. За энэ дээр жишээлбэл бол иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 1 189 дугаар зүйлийн 1 дээр бол манай одоо хөлчд бол сайн мэдж байгаа. Гэрээний чөлөөт байдлын зарчим байдаг. Гэрээний чөлөөт байдлын зарчим. Тэнд бол гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хэрэгтэй гэж заасан байгаа. Өөрөөр гэрээний чөлөөт байдлын зарчим бол дотроо хоёр элементтэй. Гэрээ байгуулах эрх чөлөө, гэрээний агуулгыг тодорхойлох эрх чөлөө. Тэгэхээр захиргааны гэрээнд бол энэ иргэний хуулийн энэ зохицуулалт бол нөхөн тохируулж хэрэглэх боломжгүй юм байгаа. Яагаад вэ гэхээр одоо хэд хэдэн жишээ дурдж болно энэ дээр. Жишээлх юм бол газрын төсний тухай хуулийг би яг бодиттой жишээ авлаа. Газрын төсний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт бол жишээлбэл бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр талууд ямар нөхцөлийг тохиролцож болох юм бэ гэдгийг бол тодорхой заагаад өгсөн байдаг. Тэр нөхцлөөс өөр байдлаар талууд бол тохиролцоо хийх боломжгүй. Тэгэхээр энэ хүрээгээр бол гэрээний жишээ байдлын зарчмыг хязгаарлагдана. Тэгэхээр буцаад захиргааны ерөнхий хуулийн 52-ийн 1 рүү орохоор эрх зүйн хэм хэмжээг нийцүүлэн байгуулна гэсэн нэг шинж байгаа. Тэр эрх зүйн хэм хэмжээг нийцүүлэн байгуулна гэдэг нь болохоор өөрөө хууль ёсны байх, хуульд үндэслэх зарчмыг бол хэлж байгаа. Цаад утгаараа. Тэгэхээр хуульд үндэслэх зарчим бол энэ иргэний захиргааны хуульд үндэслэх зарчим, иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын зарчмыг хязгаарлалт болж өгнө гэсэн нэгдүгээр санаад бол би хэлж байгаа. За нэгдүгээр. За хоёрдугаар энэ шүүхийн шийдвэр судалж үзсэн. Шүүхийн шийдвэр дээр бол энэ 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар шийдвэр байгаа. Чимгэлтэй дүргийн иргэний хэргийн хангалттай шүүхийн шийдвэр байгаа. За энэ дээр бол жишээлбэл концессийн гэрээ бол захиргааны гэрээ мөн. Захиргааны гэрээнд бол гэрээний чөлөөт байдлын зарчим, одоо тэгшэрхийн зарчим бол хязгаарлагдмал байдлаар хэрэгждэг гэсэн дүгнэлтийг шүүгч хийсэн байлээ. Тэгэхээр одоо практикт бол энэ асуудал бол тий бас одоо үүсээд одоо дүгнэлт хийгдээд ингээд явсан байна гэж. За дараагийн асуудал бол иргэний хуулийн 220 дугаар зүйл. Иргэний хуулийн 220. Юу гэхээр энд бол гэрээний агуулгын ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээ байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөний улмаас одоо гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заалттай иргэний хуулийн 220. Тэгэхээр захиргааны гэрээнд бол иргэний хуулийн 220 дугаар зүйл бол хэрэглэгдэхгүй. Яагаад хэрэглэгдэхгүй вэ гэхээр захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 1 дээр захиргааны гэрээний агуулгын боллох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуултыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах хэрэгтэй гэсэн тусгай зохицуултыг хийгээд өгсөн байгаа. Тэгэхээр жишээл гэрээний харилцаа өөрчлөгдсөн байдал яг одоо бодиттой кейс дээр тохиолдох юм бол тэн дээр захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэг үйлчлэн. Тэгэхээр иргэний хуулийн 220 бол хэрэглэгдэхгүй гэсэн үг. Яг агуулгаар нь харуул энэ хоёр залт бол их адилхан байгаа. За
За мөн түүнчлэн захиргааны гэрээг ил хүчин төгөлдөр бус байх үндслийг түрүүн бол одоо инх цул багш манай инх цул багш одоо ярьсан Германы хуулиас бол өөрөөр одоо холиод зохицуулсан юм билээ гэж тийм. Тэгэхээр энэ дээр бол юу вэ гэхээр ийм байгаа. 56 дугаар зүйлийн иргэний хуулийн 56-гийн 1-1-ээс 1-10 хэсгийг бол бид хэлцэл ил хүчин төгөлдөр бус байх одоо анханасаа тэр хэлцэл байгаагүй тооцогдох тийм их зүйлүүд агуулдаг. Тэрнтэй яг ижилхнээр захиргааны гэрээний хувьд бол захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 1-1-ээс 55 дугаар зүйлийн 1-14 хэсэгт бол ил туйл бус байх үндслүүдийг тусгаалan заасан. Тэгэхээр захиргааны гэрээ байгуулагдсан захиргааны гэрээ ил туйл бус байх үндслийг агуулж байгаа тохиолдолд энэ бол захиргааны ерөнхий хуулийн 52-ийн 1-1-ээс 1-14 дэх заалтад шууд хэрэглэгдэнэ. Энэ дээр бол шууд иргэний хуулийн 56-гийн 1-1-ээс 56-гийн 1-10 дахь зохицуулалт бол нөхөн тохиолдолд хэрэглэгдэхгүй. Зүгээр ямар тохиолдолд хэрэглэгдэх вэ гэхээр зүгээр нөгөө хүч хэрэгэлсэн, ноцтой төөрөгдсөн, за хуурам ихэлсэн гэдэг үндслэл бол жишээлбэл 55-ийн 1-7-оос 1-10 хооронд байсан санагдаж байгаа. Тэр тохиолдолд зүгээр хүч ямар одоо үйлдэлийг хүч хэрэгэлсэн гэж үзэх юм. Ямар үйлдэлийг хуурам ихэлсэн гэж үзэх юм. Ямар үйлдэлийг одоо илэрхийллийн үн төөрөгдөл юм уу, агуулгын төөрөгдөл юм уу, ноцтой төөрөгдөл гэдгийг тодорхойлохын тулд зүгээр иргэний хуулийн 58-аас 60 дугаар зүйлийг нөхөн тохиолж хэрэгж болно. Тэрнээс биш шууд одоо нөгөө ил туйл бус үндсэл тооцохдоо иргэний хуулийн 56-гийн 1-ээс 1-10 бол шууд хэрэглэхгүй гэсэн юм одоо арга зүйн зүйл байгаа. За цаашаага явхад бол цаашаага бол одоо ямар тохиолдолд иргэний хуулийг хэрэгжиж болох вэ гэдэг дээр энэ гэрээ байгуулагдсан байх гэдэг дээр маргаан үүсч болох болцсохгүй гэж сая тийм илтгэж бол инх сар болсон. Тэр тийм маргаан үүсгэхийг үнэхээр үүсэхгүй. Тэр тохиолдолд одоо жишээлбэл шүүхээс тайлбар хийхэд бол ямар тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэх юм бэ? Ямар тохиолдолд байгуулаагүй гэж үзэх юм бэ гэдэг дээр иргэний хуулийн 41, 42, за 195-ийн 1-ийг бол шууд нөхөн тохиолж хэрэглэнэ. Одоо жишээл гэрээний санал, гэрээ байгуулах санал, саналыг хүлээн зөвшөөрсөн санал байх ёстой. Ингэж бол гэрээ байгуулдаг гэсэн энэ гэрээний одоо эрх зүйн ерөнхий онол бол энэ захиргааны гэрээн дээр хэрэгжинэ. За татгалзах цуцлах асуудал дээр бид нэр анхаарал хандуулах ёстой. Тэгэхээр гэрээнээс татгалзах гэдэг бол өөрөө тодорхой үр дагаврыг авах. Ямар үр дагаврыг авах вэ гэхээр авсан зүйлээ харилцан буцаах үр дагаврыг үүсгэдэг. Цуцлах гэдэг бол тийм үр дагавар байхгүй, ирээдүйд чиглэлдэг буюу тэр цаг хугацаанд ингээд зогсдог тийм ээ. Энийг бол манай хуульчдад сайн мэдэж байгаа. За манай Монголын иргэний хуульд бол би бол хэд хэдэн одоо ном сурч судаллаа. Иргэний хуульд бол энэ татгалзах, цуцлах зохицуултыг бол бас яг нарийн ялгаж заагалж чадаагүй. Жишээлбэл бол иргэний хуулийн 221 дэх зүйл хүндэтгэл үүсгэх шалтгаанаар урт хугацаатай гэрээнээс татгалзах гэсэн зохицуулт байгаа. Гэтэл урт хугацаатай гэрээг бол цуцлах гэсэн ойлголтыг илүү хэрэглэх ёстой гэж онцлог үздэг. Гэвч манай иргэний хууль дээр бол татгалзах гэсэн зохицуултыг хэрэглэж байгаа. Яг энэ үндслээс үүдээд захиргааны гэрээний хувьд татгалзах болон цуцлах гэсэн ойлголтуудыг аль алингийн хэрэглэх нь зүйтэй гэж одоо тодорхойлох нь зөв байна гэж миний дүгнсэн. Захиргааны гэрээ бол өөрөө үндсэн шин чанараар бол одоо урт хугацааны туршид байгуулагддаг ийм онцлог шинжтэй гэрээ. Тэгэхээр урт хугацааны гэрээнд бол уул нь бол цуцлах зохицуулалт амбаа хэрэглэгдэх ёстой боловч одоо манай хуулийн зохицуулалт бол нарийн зааж өгч учраас энэ бол татгалзах цуцлах зохицуулалт бол аль алин хэрэглэгдэнэ. Буюу бүр тодруулах юм бол иргэний хуулийн 204, 205, 221, 225, 227 гэсэн зохицуултуудыг тухайн тохиолдолд бол захиргааны гэрээнд нөхөн тохируулж хэрэглэх боломжтой гэж ингэж дүгнэж байгаа. Тийм. За дараагийн нэг асуудал гэрээнд цуцлах захиргааны гэрээг цуцлсан тохиолдолд үүсэх үр дагаврыг бас салбарын хууль тогтоомжид янз бүрээр зохицуулсан байна. Жишээлбэл газрын төсвийн тухай хууль, концессийн тухай хуулийг хараад үзэхэд газрын төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт энэ хуулийн 12-ийн нийт заасан үндслээр бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлсан тохиолдолд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулсан зарлыг нөхөж олдохгүй. Харин нөгөө escrow дансанд байршуулсан нөхөн байгаль орчны нөхөн сэргээх одоо сэргээхэд зориулагдсан тэр мөнгөний төлбөрийг бол буцааж олгож болно. Зардлыг нь тооцоод гасаар бусад хэсгийг нөхөж тооцох болно гэсэн юм тусгаалсан зохицуулалт байгаа. Тэр нөгөө субсидиар шинж байх шинжтэй гэж хэлсэн учраас тэр яг үндслээр яг гэхээр одоо хуульч одоо шүүгч нар бол эхлээд салбарын хууль тогтоомж дээр цуцлалсантай холбоотой ямар тусгай зохицуулалт байна тэрийг хэлж хараад ямар нэгэн зохицуулалт байхгүй тохиолдолд иргэний хуулийн 225, 221, 222 дугаар зүйлийг бол бүхэн тохиолж хэрэглээс одоо өөр одоо байхгүй юм байлээ. За мөн түнчлэн энэ цуцлах асуудал дээр шүүхийн практик дээр
жишээ авч үзэхэд бол энэ манай зарим шүүгэн шийдвэр бол захиргааны гэрээг зогсолж байгаа захиргааны байгууллагын шийдвэр нь захиргааны акт мөн гэсэн юм дүгнэлтийг хийгээд явчихж байгаа юм билээ. Би бол бас судлаач хүнийг судалсан. Тэгэхээр яг зүгээр онлын хувьд авч үзвэл Германы одоо захиргааны эрх зүйн онол юу гэж хэлээд байна гэхээр захиргааны одоо гэрээг цуцалж байгаа энэ шийдвэр бол захиргааны акт биш гэж үздэг. Нийтийн эрх зүйн одоо хүсэл зорилгын илэрхийлэл буюу нэг талт хэлцэл. Тэгэхээр энэ бол захиргааны акт биш гэсэн зүйлийг бол Германы захиргааны эрдэмтэд бол хэлж байгаа гэдгийг бол би зүгээр одоо мэдээллийн шин чанартай гэх юм уу та тийм ээ ингэж одоо хэлхийг зорьсон юм аа. За үүргийн зөрчлийн улмаас учирсан охирлыг шаардах асуудал байна. За одоо жишээлх юм бол тодорхой жишээ авъя. Газар эзэмших гэрээн дээр одоо манай практик дээр хамсалтай юм гарахгүй байна л да. Зөв газар эзэмших эрхийн гэрээ олохдоо юу захиргааны байгууллагаас иргэн хуулийг ихэд тодорхой үүрэг хүлээх гэж болдог. Жишээлбэл зогсоол та заавал зогсоол бий болгох хэрэгтэй ч гэдэг юм те. Тэгээд зогсоол бий болов. Эсвэл нөгөө талдаа захиргааны байгууллагад нөгөө тусгай зөвшөөрөл олгох үүргийг бий болгочтой тийм ээ. Гэтэл тусгай зөвшөөрлөө олгох гэж юм. За эсвэл мөнгө тодорхой мөнгө төлбөр төлөх тийм ээ. Төлбөр төлөх үүрэг хүлээлгдэг. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд өмнөөс үүдэн гарах учирсан охирлын асуудал яригдана. За энэ асуудал дээр бол салбарын одоо хууль тогтоомж дээр зохицуулалт байхгүй бол мэдээж иргэний хуулийн 219 төр зүйл жишээлбэл нөхөн тохируулж хэрэглэгдэнэ. Гэн буруу үүрэг зөрчсөн этгээд нь бусдад учирсан охирлоо хөндлөх үүрэгтэй гэдэг энэ хохирол шаардлагатай бол хэрэгжихээр байгаа. За мөн анхаарал хандуулах зүйл бол юу гэхээр үнэлэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалт, иргэний хуулийн үнэлэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалт захиргааны гэрээнд хэрэглэгдэхгүй гэдэг дээр бол хэрэглэгдэнэ гэж үзэж байна. За саяны жишээгээ би ирээд татъя. Нөгөө 10 машины зогсоол гаргах үүрэг үлээсэн гэрээгээр. Гэтэл нөгөө яг бодит байдал дээр 7 машины зогсоол гаргах үүрэгтэй. Нөгөө газар эзэмших гэрчлэгээ нөгөө эрх авцсан этгээд чинь 10 машины зогсоол гаргана гэж тооцоолоод мөнгө төлсөн байдаг. Гэтэл яг 7 машин барих боломжтой учраас 3 машины илүү төлбөрийг нь захиргаанаас буцааж шаардж байгаа. Тэгэхээр энэ бол жишээлбэл нийтийн эрх зүйн буцаан шаардах эрх гэж одоо тайлбарлаж байна. Тэгээ энэ тохиолдолд бол захиргааны хууль тогтоомжид бол буцаан шаардах эрхийг зохицуулсан байхгүй, захиргааны ерөнхий хуульч байхгүй, салбарын хуульч байхгүй. Тэгээ энд бол жишээлбэл иргэний хуулийн үнэлэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалт бол нөхөн тохируулж хэрэглэгдэх юм билээ. За ингээд үзэхэд бол дүгнэлт бол би гол дүгнэлт бол энэ иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх асуудал бол энэ субсидиар шинжтэй хоёр дахь байх шинжтэй зохицуулалт шүү гэдгийг бол одоо энэ хэлээр хэлхийг зарсан юм аа. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Одоо илтгэгчийн илтгэлтэй холбогдуулж хааны иргэний давзаалдагчдын шүүхийн шүүгч Батбаатар шүүгч шүүмжээ хэлнэ. За энэ амгалан илтгэж таавна. Юуны нь бол би энэ өгүүлбэр бол хэрэглэгчийн үүднээс мэдсэн. Сая хэрэглэгч гэдэг юм сайн хэлээ. Хэрэглэгчийн үүднээс нэлээд уншсан. Тэгээд ер нь бол шүүмжлээд байх юм байхгүй гэсэн үг дээ. Хэрэглэгч учраас хүссэн тулгаас нэг юм байна тийм. Ерөнхийдөө яг өгүүлбэрийн бүтэц хэлбэрүүнүүд бол бас алтан гэр зүйлтэй адилхан нэг бацтай байсан. Үзэгч дараатай оростой асуудлуудыг оруулсан. Ялангуяа тэр өгүүлбэрүүд бол ямар тохиолдолд тэр нөхөн тохируулж хэрэглэх вэ гэдэг асуудлыг харуулсан. Ангилж ямар иргэний хуулийн аль зүйл заалтууд гэж аль хэсгийг нь хэрэгжилж болохыг, алийг хэрэгжилж болохгүй, үүн дотроо тэр гэрээ байгуул бүш шатнд байгуулсны дараа гэсэн юм агуулгыг хийж ангилж оруулж өгсөн нь оновчтой ойлгомжтой байсан. Болохгүй тохиолдлуудыг сая за болох тохиолдлуудыг ялангуяа тэр гэрээ хууль бус акт холбоотой бодлуулаад тэр иргэний хуулийн хүчин төгөлдөг бус хэлцэл хүчин төгөлдөг бус тооцох тийм ээ энэ асуудлууд яг захиргааны төрөлөөр хэрэглэх тохиолдолд захны өргөөр хуулиар хэрэглэж гэсэн яг түрүүний ярьсан тэр тодорхой тохиолдлуудыг юу гэж үзэх яаж ойлгох юм бэ гэдэг нь энэ болсон байна. Үр дагаврууд нь болно. Тэгээд тооцсон яг үр дагаврыг яаж ажиллах, яах, энэс хамгаалалаар яаж шаарддаг вэ? Энэ хуулиас л болж хэрэглэхээр байлээ. Тэгээ нэг зүйл зүгээр өсөлт холбоолох зүйл юм байсан. 58 дугаар зүйл маань нөгөө зохицуулалтаа гэрээний суур зохицуулалтаа нэг айл үүсгэх гэдэг байгаа байхгүй. Иргэний хууль суур зохицуулалт гэдэг нь одоо бид нар юу гэж ойлгох юм бэ?
одоо итгэгчийн итгэл дурдсан шиг яг ерөнхий ангийн тэр тухайн зохицуултууд орох юм уу? Эсвэл тэр ирээний тусгай төрлүүдээс ирнэ үйл тусгай ангийн тэр зохицуулт бас хэрэглэдэг үү гэдэг асуудал байна. Яг шууд хоороо тодруулж өгсөн юм зүгээр санагдсан. Суур зах мэдээж гэрээ байгуулах үе шатндууд мэдээж тэр нийтийн эрх зүйн зарчим, захиргааны үйл ажиллагаа, захиргааны гэрээнд маань нийцүүлэг уялдуулаад байгуулах гэж байна шүү дээ. Мэдээж гэрээ байгуулах үеэд энэ бүхнийг харгалзаад нэг гэрээ байгуулсан тохиолдолд бол халуун жишээл гар үсээ зохиолсон тохиолдолд одоо юу үлдэх вэ? Гэрээний үргээ шударгаар нийлүүлэх ёстой энэ асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр одоо тэр тусгай зохицуулт гэдэг байгааг бол юу гэж ойлгож байна гэхээр одоо концесс гэж тендерийн гэрээнүүд байна. Тендер гэхээр одоо шинэ тендер маань шийдэж байгаа гэсэн худалдаанд даах байлаа. Хагацлаа зохицуулсан зэрэг тусгай анги яг концесс бол одоо юу гэдэг чинь ажил гүйцэтгэх хамаарах юм уу? Энэ зохицуултууд орон шийдэгдгүй юу гэдэг бас анхаарч үзүүштэй судлуустай санагдсан. За сая яригдсан зүйл дээр бас нэг зүгээр хэлье гэж бодлоо. Сая нэг эрдээ илтгэсэн бол хэлсэн. Иргэний хуулийг хэрэглэх тохиолдолд яг хоёр дахь шинжтэй юм. Тэгэхээр тэр захиргаа нийтийн эрх зүйн зарчмаа захиргааны гэрээгээ өөрийн ханаа уялдуулна, захиргааны үйл ажиллагаа уялдуулна. Гэрээ байгуулахад энэ болгоныг харгалж байгаа байхгүй юу? Тэгвэл гэрээ байгуулах гэрээ энэ гэрээтэй холбоотой маргаа үүсгэж түүний шийдвэрлэж байгаа шүүгч чинь эдгээр харгалцахгүй юу гэдэг асуудал. Дан яг гэрээ байгуулсан гэрээгээр чинь нэг гар ус сурч хүлээс өгч юм. Үүргийн зөрчил юу л хаа. Энэ өөрийн ингэж зөрчил юм байна. Хүлээх хариуцлага юм байна. Иргэний хуулиуд дээр гараад. Энэ асуудлыг ингээд яг энэ дагуу иргэний хуулийн дагуу шийднэ гэвэл иргэний иргэн шүүгч шийдэх юм уу? Эсвэл яг ингэж шийдэхдээ нөгөө үндсэн нөгөө гэрээ байгуулахдаа харгалцсан үндсэн юмуд харсан уу? Харгалцгүй. Тэр нийтийн эрх зүйн зарчмаар харгалцсан юм уу? Захны үйл ажиллагаа тэр юутайгаа уйлдсан, гэрээтэйгээ уйлдсан гэдэг харгалцсан юм уу гэдэг асуудлыг эхлээд хянах хэрэгтэй. Тэгээ салбаруудыг харах хэрэгтэй учраас яг энэ захны гэрээтэй холбоотой асуудлыг захны гишүү хянд шийдвэрлэхээс бол аргагүй санагдаад байгаа юм л даа. Тэгээ санагдсан. Тэгээд энэ асуудал орчуулалтаа бол юм байна л да. Юу хэлсэн талаар мөн хэлсэн баярлалаа. Зүгээр манай сүүлийн ихтгэл бол бас нэлээд хүчтэй ихтгэл байлаа. Яг зүгээр шүүгчнэр ер нь тэр шийдвэр захилтаа гэдэг. Нэлээд амуусан ихтгэл байсан. Энэ харин ч тийм одоо энэ сүүлийн хэмээний ачаахан гэдэг үгтэй сүүнч хийж байгаа хүмүүс бас нэлээд хөл хэмжээний асуудлуудыг хандж игэж гаргалаа. За ингээд үндсэндээ бид одоо танилцуулах гэж бас тийм ер нь шуурга ойлголт. За тэгээд тусгай сэдвүүд дээр гэрээний төрлүүд дээр ихтгэл сонслоо. Төвчээртэй бүгдээрээ сууцгааж байгаа. Тэгээд одоо бол энэ манай өнөөдрийн хэлцүүлэгт оролцсон нийт хуульч, судлаач, багш нар маань саналаа чөлөөтэй илэрхийлэх ийм боломж, хэдэн минутын боломж байгаа. Ингээд саналаа хэлэх хүн байвал нэрээ хэлээд тэгээд саналаа хэлэхгүй юу? Сэрдэсэн. Сүүлийн илтгэлтэй холбоотойгоор нэг асуултын гол гарч ирж байгаа юм шүүмжлэх шинжилгээтэй энэ захааны ерөнхий хуулийн төсөл дээр бас юм сонирхсан юм шиг байна. Тэр энэ хариулж өгөх юм байна. Энэ 58-ийн нэг дээр асуултаар иргэний эрх зүйн иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулт нэгэн адил үйлчлэж байна. Энэ иргэний эрх зүйн гэрээний суурь зохицуулт гэхдээ яг аль нь хамаарахыг үзсэн. Тухайн өөрийн ерөнхий анги юм уу? Үндсэн ерөнхий ангийн зохицуултууд юм уу? Ямар тохиолдолд жишээ өмнөх эрдэнэ итгэгчийн зүгээс бол тайлбарч байгаа дандаа өөрийн ерөнхий анги тэр 201, 205, 250 хэрэглэх асуудал гэж байна. Энэ нь өөрөө суурь ойлголт руу орох юм уу? Эсвэл тусдаа хүн тохируулж хэрэглэх асуудал руу орох юм уу? Хин хэмжээ. Энэ асуулт уу? Нөхөр шиг гэрээ гэж хэлсэн байна. Эхлээд хариултаа сонсцгоо. Тэгээд мэтгэлцэн бол биш. Энэ бол хариулт юм байна. Тэгэхээр 58-ийн нэг дээр бол нөхөр тодруулж хэрэглэнэ гэдэг нь өөрөө иргэний хуулийн суурь зохицуултыг, гэрээний суурь зохицуултыг
гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол гэрээний суурь зохицуулалтын дээр үүргийн ерөнхий ангийн зохицуулалт бол явагдана. Ялангуяа жишээлбэл нөгөө үр дагаврын асуудал жишээлбэл гэрээг зогсснаар ямар үр дагавар үүснэ хохирол юм олох хэрэгтэй байсан орлого гэдэг юм уу те. Яг тэр үр дагаврыг хэрхэн арилгах асуудал дээр бол иргэний хуулийн одоо үүргийн ерөнхий ангийн одоо зохицуулалтууд бүхэн тохируулж хэрэглэгдэнэ. Тусгай ангийн жишээлбэл иргэний гэрээний тусгай ангийн юу бол шууд хэрэглэгдэх боломж бол байхгүй. Тэгж үзэж байна. Германы ганц хоёр юмнуудыг уншихаар ийм юм гараад байгаа хгүй нөгөө үйлдэл нь өөрөө нөгөө хууль зөрчсөн байх, эсвэл өөрөө хууль зөрчсөн байх гэдэг нэг бүрэлдэхүүний нэг хэсэг байгаад байна шүү дээ. Тэгээд дан ганц тийм хууль зөрчсөн үйлдэл эсвэл байх юм бол энэ нь өөрөө захиргааны гэрээний 44-р босоо хууль дагавар хүргэхгүй гэж бичээд байна. Энэ зөв үү те? Угаасаа. Тийм үү те? Энэ Хоо дарга маань харин хариулсан. Өөс ийсэн надаас асуусан. Хууль юу хэмжээний авах хууль зөрчсөн гэрээ гэдэг иргэний хууль дээр шүүрдэг байгаа. Германы юу захиргааны ерөнхий хууль дээр хүртэл оруулсан байгаа. Германы иргэний хуулийн 134 байх. Яг энэ зал. 134 135. Энэ санаж байгаа юм. Тэгэхээр энэ дэр болохоор хууль зөрчсөн ч юм уу те хэмжээний акт зөрчсөн болгон яах вэ? Ялангуяа хуулиар хоригдсан залтыг зөрчсөн хэсэгтэр энэ хэрэглэгддэг. Одоо манай иргэний хуульч гэсэн тэгдэг баг. Хуулиар хоригдсан зал дээр зөрчсөн хэсэгтэр хэрэглэгддэг багч явж шээ. Тэр утгаар л явж. Дахиад нэг асуулт байна. Энэ Германид бас нөгөө гэрээгээ захиргааны гэрээгээ дотроо эвлэрлэлийн гэрээ солилцооны гэрээгээд ангилаад байгаа байхгүй юу те? Тэгээд тэр эвлэлтэй холбоотой нь би одгойлогч асуусан чинь нөгөө захиргааны процессын хуулиндаа байгаа юм л те. Тэгээд ерөөсөө ерөнхий хуулиндаа тэр нэг эвлэлтэй холбогдсон тийм зохицуултууд байхгүй бүр процесс руу оролцсон байна шүү дээ те. Яг уу. Би шууд хариулах гэдэг. Ингэсэн байхгүй юу? Яг энэ төслийг бичээд явж байх үед бол анхандаа бол бид нэр гэрээг бол бас ерөнхий байдлаар зааж өгсөн. Ягаад гэвэл шинэ институт учраас шууд одоо Германы өдий төвшөнд хүрсэн тэр зохицуултыг аваад тавих нь зөв бас төдийлөн зөв болохгүй байж магадгүй гэдэг утгаараа ерөнхий зохицуулж явж байгаа. Дунд нь яг саяны ярьдгаар нөгөө Германы одоо захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн 54, 55, 56-гийн зохицуултанд яг саяны ярьдаг тэр зөвшөлтслийн нэтрэгээд захиргааны гэрээг ангилдаг зохицуултыг оруулж ирсэн байхгүй. Гэхдээ хуулах гэдэг утгаараа биш мэдээж тогтцсон ойлголтыг одоо нөгөө дэлгэж бишээлдгээр жаахан хөрсөнд нь буулах маягаар. Тэгээд нэлээд явж байгаа драфтад тэр хэмжээгээр нэлээд тусгагдаж явж байгаад яг одоо бас хууль гарахын өмнө бол угаасаа бид нэр цоо шин зохицуултыг ингэж ангилалтай нь оруулж ир заах нь өөрөө утгагүй юм байна. Яагаад бид нэр энэс татгалж байгаа гэхээр ер нь бол хуулийг ингэж шууд онлын хувьд авч тавиад байх биш. Суурь ойлголтыг хийгээд практикаараа тэрийг нь өөрийнх нь улс орны юмд ингэж хэрэглүүлээд тийм ээ тэгээ аяндаа хэрэглэнээс нь ч өөрөө ангилт нь өөрөө хатайхан болоод ингээ гараад ирвэл restatement хийх байдлаар тодорхой одоо ингээд шинжүүд нь ангилагдаад ялгараад гараад ирснийхэн дараа хуулинд одоо дахиж шинжилсэн найруулга байдлаар арай тодорхой байдлаар зохицуулт хий гэж бодоод ерөнхийдөө бол ерөнхий зохицуулт хий явуулсан байхгүй. Тэрнээс ангилалтыг нь хий. Өөрөөр хэлбэл яг эрх зүйн тодорхой бус ойлголтыг яг нь хойдмол утгатай байх юм бол гэрээний талууд цаашид яаж хэрэглэх вэ гэдэг тал дээр нэг тийм юутай агуулгатай хуулийн зохицуулалтаа Германы тэр бол тэрийг аваагүй. Янз бүрийн хууль тайлбарлах дагчдагч янз янзын юм гарч болов гэдэг бид бас боломжгүй шүү дээ үнэхээр аваагүй. Тэгэхээр ерөөсөө эвлэрч болохгүй юм уу? Энэ нөгөө процессын тэр чинь яг наад эвлэрэх биш байхгүй. Зүгээр талууд нөгөө хойдмол утгатай хуулийн ч юм уу те хойдмол утгатай юмыг хуулийн залтыг ч юм уу те яг нэг мөр ойлгохын тулд байгуулдаг гэрээ. Үүнээс биш маргаж байгаа талууд эвдэрдэг биш. Тэр өөр гэрээ. Захиргаа өөрийнхөө хийсэн алдааг ингээд мэдээд Болно арай. Тэр бол ийм байгаа байхгүй. Захиргааны гэрээн дээр бид нар байна шүү дээ. Захиргааны шүүгдийн шийдвэр тухай хуулийн дээр сөрөг нэхэмжлийн ойлголт байсныг авцсан шүү дээ сая. Байхгүй болгосон. Тэгвэл бид нар гэрээн дээр захиргааны гэрээн дээр харилцан тооцогдох үүрэг байж болно гэж үзэж байгаа учраас сөрөг нэхэмжил гарах эрхийг нээлттэй орхисон байна. Энэний цаана
юу яригдгүй гэхээр захиргааны эрх зүйн харилцаанд эвлэрлээ ойлголт бол ерөнхийдөө захиргаа талаасаа бол хязгаарлагдмал байдаг байхгүй. Яг гэвэл яг түрүүний ярьдаг гэрээний чөлөөт байдал гэдэг юм чинь захиргаанд хязгаарлагдмал байхгүй. Захиргаа хувийн этгээч шиг өөрийнхөө үс зорилгыг шууд чөлөөтэй яагаад нөхцөл байдалд тохируулаад буугаад өөрчлөөд явдаггүй байхгүй. Яг гэвэл их сурвалжаа ирэхээ захиргаа өөрөө зөвхөн хуулиас авах хэрэгтэй. Хуулийн хүрээнд л явах хэрэгтэй. Тийм учраас захиргаа өөрөө их хязгаарлагдмал байхгүй. Тийм учраас гэрээ эвлэрлийн асуудлыг ч гэсэн ер нь захиргааны эрх зүйн онлын хувь. Бүр онлынхоо хувь. Одоо тийм ээ тэр Европ континенталынхаа тэр эрх зүйн онлынхоо хувьд эвлэрлийн асуудал дээр захиргаанд тун хязгаарлагдмал байр суурь та оролцохыг зөвшөөрдөг. Харин бидний шинээр оруулж одоо энэ хуулиар оруулж ирсэн байгаа гэрээний институт сонгох боломж байна шүү дээ. Discretion, administrative discretion буюу захиргаа өөрөө сонгох эрхийнхээ хүрээнд гаргаж байгаа нэлээ өргөн хүрээтэй одоо хэлбэрийн тодорхой заагаагүй одоо тийм ээ тийм уян хатан гаргаж тэр шийдвэрийн хүрээнд бол захиргаа эвлэрэх эрх байж болно гэж үздэг. Онлынхоо. Ер нь гэрээ энэ хоёр дээр л эвлэрэх эрх бол нэлээ уян хатан бусад тохиолдолд яг таг заасан юм дээр бол захиргаа эвлэрэлийн тухай ойлголт ерөнхийдөө бол байхгүй гэсэн тийм зарчим байдаг юм байна. Мөртлөө асуух гэж байна. Үгүй ээ. Одоо дуусгах гэж шүү дээ. Дуусгах уу? За тэгвэл дуусгах. За гүг асуу. Энэ хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьсан шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээний талаар Тэгээ хөрөнгө оруулалтын гэрээд зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээг ихэхгүйгээр ер нь бол ингээ харахаар захиргаа руу их юм явчих гэдэг шүү дээ арбитраас. Энийг сонссон хүмүүс ч юм уу одоо бид нар бичлэг хийгээд тавьчих шүү дээ. Тэгэхээр арбитр дээр очиод ингээд хэрэг үүсгэх шат нь яаж явах вэ? Тэрээ захиргааны акттай холбоотой байх юм бол захиргааны эргийн шүүхээр явчаад тэгээд үлдсэнийг арбитраа шийдвэрлэх юм уу? Одоо эргэлзээ төрчид байна л да. Тэгэхээр энэ дээр зөв санал авах гэсэн. Ямар саналтай бодолтой юм бэ? Захиргааны эргийн шийдвэр дээр тухайн акт дээр тийм үү? Акт дээр нь шийдвэрлүүлчихээ тэгээд арбитр руу яв гэх юм уу? Гэж асууад байхгүй. Зөвхөн хөрөнгө би бол ингэж бодож байна. Тэр нэг хөрөнгө оруулалтын гэрээ чинь засгийн газрын шийдвэр гарснаар өөрөөр хэлбэл засгийн газраас тань гэрээний төсөл хариуцлага ирэх болсноор яг ингээд байгуулагдаж байгаа гэрээ байгаа шүү дээ. Тэгэхээр засгийн газрын тэр татгалзсан шийдвэр ч юм уу тэр засгийн газрын шийдвэртэй бол холбогдуулаад маргаангүйгээр захиргааны эргийн шүүхүүдэд гомдол гаргах хаа. Тэр шатн дээр гомдол гараагүй дараа нь гэрээтэй холбоотой гэрээний өөрийн зөрчил ч юм уу эсвэл дараа нь засгийн газрын шийдвэртэй холбоотой биш яг цэвэр гэрээтэйгээ холбоотой маргаан үүслэе гэж бодоход магадгүй маргалдагч талууд өөр байр суурь баримтлаад явчих одоо өөрөөр аргумент төвшүүлээд авах боломж одоогийн байдагтамжууд байна. Яагаад гэвэл магадгүй гэрээндээ хөрөнгө арбитраж шийдвэрлэх яг хөрөнгө оруулалтын гэрээгээ заасан байлаа гэж бодоход яагаад гэвэл хөрөнгө оруулалтын тухай хуулиар баримтлаад гэрээндээ тийм засал олцсон. Тэгэхээр хөрөнгө оруулагч маань бидний арбитрийн шийдвэрлүүлнэ гэдэг магадгүй арбитр дээр гомдлоо гаргачлаа. Тэгэх юм бол хариуцагч захиргаа маань энэ хөрөнгө оруулалтын гэрээний заалт чинь буруу болсон байсан байна. Хууль зөрчсөн байсан байна. Захиргааны энэ хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6-гийн 9 дээр байгаа хуульд өөрөөр заагаагүй бол арбитрийг сонгож болно гэсэн өөрөөр заасан хууль нь захиргааны хэрэг шүүхэд тэнцвэрлэх тухай хууль байна. Тийм учраас бид нар энийг шүүгээр шийдвэрлэх ёстой гэдэг ингээ маргааны харьяал дээр талууд маргалдах юм байл үүсэх болох болов уу гэж. одоо шатаах гэдэг. байгаа. Ер нь тэгэхээр дан ганцхан гэрээ байгуулахыг шиг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрлийг засгийн газар өгж байгаа боловч гэрээ байгуулж байгаа тал нь мэрэгсэн агентлаг ч юм уу ингээ байгаа. Эдгээр төр гэдэг улс гэдэг нэг ашиг сонирхлыг илэрхийлж байгаа боловч шийдвэр гаргаж байгаа этгээдүүд нь өөр этгээдүүд бас байх боломжтой шат амжилт. Нэг талаас нөгөө талаас ерөөсөө захиргаа хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байгаа тал гэдэг бол нөө нийтийн ашиг сонирхлыг илэрхийлээд хөрөнгө оруулалтыг татах улс орны эдийн засгийг сайжруулах гэдэг ерөнхий тэр үүргээ гүйцэтгэж байгаа захиргаа л байгаа байхгүй да. Тэр утгаараа гэрээ байгуулж байгаа үйлдэл чинь ч гэсэн ялангуяа манай шинэ ерөнхий хуулиар бол захиргааны үйл ажиллагааны хэлбэр л баггүй. Захиргаа өөрийнхөө үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр утгаараа бол зарчмын хувьд бол одоо яг захиргааны тэр үүрэгтэй холбогдуулж гэрээнд оролцсон чи үүрэгтэй холбогдуулж нэхэмжил гаргалаа гэж бодоход захиргааны шүүхүүд харьяалагдах юм бол дамжиггүй байна. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан гэрээнүүд байна л да. Одоо ялангуяа нөгөө энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө. Тэгээ эн чинь
захиргааны гэрээнүүд ялангуяа хөрөнгө оруулалтын гэрээнүүд бол урт хугацааны гэрээнүүд тий. Тэгээд өмнө нь арбитраар шийднэ гэрэд одоо маргаан гараад арбитраар шийднэ гэрээндээ заагаад өгсөн юмнууд дээр бол бид нар хүнд одоо угаасаа нөгөө буцааж хэрэглэхгүй гэдэг зарчмаа байдаг юм уу? Ямар нэгэн байдлаар энэ гэрээний талуудыг одоо тэр тохиролцоо хүндэтгэх тийм зохицуулт бол тодорхой маргаан дээр бол хэрэглэгдэх байна. Энэ чи маргаанаас өөрөөр хэлэх юм бол энэ бол арбитраар явуул арбитраараа явахаар. Тэгээ хуулиас өмнөх нь. Хууль хүчин төгөлдөр болцсноос хойш байгуулагдж байгаа гэрээн дээр бол асуудалтай. Энэ тохиолдолд бол шууд сая ярьдгаар хуулиар одоо захиргааны шүүхтэр энэ асуудлыг шийднэ гэдэг маргааны хариаллыг заасан. Хөрөнгө оруулагчийн олон улсынхын гэрээрийнхэн давуу арбитр болчиход шүү дээ. Дотоодыг болохоор захиргааны иргэншин шүүхөөр явах гэдэг шүү дээ. За яах вэ? Ер нь зүгээр хөрөнгө оруулагч талаас харах юм бол яг сая Алтагийн хэлдэг яг тэр ангилал шууд хийж болох ангилал байна. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагч болгон бие жишээ нь захиргааны шүүгээр шийдүүлнэ гэж хариаллалтаа тохирохгүй байж болж тийм ээ. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагч болгон би заавал гадны арбитраар шийдүүлнэ гэхгүй байхыг үүсэхгүй байна. Гэхдээ 7 сарын 1-ээс хойш гэрээн дээр хэрвээ тэр Монгол улсын засгийн газар төлөөлж орж байгаа бол өөрөө хуулиар барих ёстой шүү. Тэгэхээр захиргааны ерөнхий хуулинд баригдах ёстой. Тэгэхээр бид тантай хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ манай хуулиар маргааны хариалыг ингээ заагаад өгцөн гэдгийг at least яах нь гэрээнийхээ нөгөө талд танилцуулж, мэджиж, тэгжиж гэрээ хийх үү, хийхгүй юу гэдэг бүр асуудал чинь магадгүй тэндээсээ эхлээд үүсэх болно. Тэгээд Алтайгийн хэлдгээр хэрвээ хөрөнгө оруулагч үнэхээр манай хуулийн системд үйл итгэсэн тий одоо туршлагатай нөхдөж байж болно шүү дээ. Өмнө нь янз бүр болцсон. Тийм байх юм бол магадгүй одоо гэрээнийх нь нөхцөлийг өөр байдлаар хийх юм уу, яах юм ингээд юм гарах байх л та. Энэ дээр гадаадын том хөрөнгө оруулагч нар тий орж. Тэд нар бол мэдээжтэй энд захиргааны гэрээний шүүхд итгэл гээл тий. Тэгэхээр бидний зөөс төрийн албан хаагчаа тэр Гонкогийн ч юм уу тий тэр Лондонгийн юм дээр авчаад байх сонирхол байхгүй. Тэгэхээр яг ямар хэмжээний гэрээ хилцэл дээр хязгаар байгаа юм шиг байна. Яг ийм арбитр юугаар сонгох боломжийг олох вэ гэдгийг бас нэг пүүлжлэх хэрэгтэй болов уу гэж бодоод байна. Магадгүй зүгээр энийг бол тусгай хуулиар нь арай ажилласан зохицуулт хийж болно шүү дээ. Хөрөнгө оруулалтын хууль дээрээ илүү наривсан зохицуулт хийж байгаа. Энэ дээр гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын хууль дээр угаасаа байгаа шүү дээ. Хууль болон олон улсын гэрээгээр өөрөөр заагвал талууд арбитрийг сонгож олно гэх тээ. Тэгэхээр тэр хууль гэдэг маань тэр захиргааны ерөнхий хууль болчиход байна шүү дээ. Хэрвээ тэр заалтаа өөрчлөн ерөнхийдөө бид нар одоо бодлогын хувьд хөрөнгө оруулалтаа дэмжих нь биднэрт илүү хэрэгтэй гэж үзээд хууль тогтоогч тэр хуулийг өөрчлөх юм бол тэн дээр бол асуудал гарахгүй байх л та. Тусгай зохицуулт гэдгээрээ хөрөнгө оруулалтын хуулийн даваа хэрэгтэй. Хязгаарлалт байх хэрэгтэй байна. Тодорхой. би бүр хэмжээний энгийн юм асууж байна. Мэдж байгаа ч гэсэн мэдэхгүй ч юм шиг байсан. Нэг юм маргаан гараад явуулаад захиргааны зөвхөн засгийн газрын ихэхгүйгээр ойлгох тийм үү? Маргаан гараад явал маргааны объект донд нэг хэсэг нь захиргааны акттай холбоотой байна. Тэгэхээр арбитр зогсоод захиргааны иргэн шүүхээр наадхаа шийдвэрлүүлчихэд ирэх гэдэг асуудал нэг л хэсэг нь шүү тийм үү? Нэг л хэсэг гэх үү? Эсвэл одоо Гонконгийн юм уу Токиогийн арбитр тийм ээ? Шууд манайхаас наа чи яасан юм бэ? Төрийн албаагч нэг боломжтой бол энэ оролцооч хийж юм тийм үү? Энэчнээс дүгнэлт шинжээчийн дүгнэлт мөнгө гаргуулад авчих юм уу гэдэг дээр асуух гэдэг юм л дээ. Тэрээс шат гарах гэдэг шүү дээ. Олон улсын арбитр төр бол мэдээж гадаадын 3 хуульд сууж байгаа шүү дээ. Тэд нар бол Монголын нөгөө захиргааны эрх зүгэл мэдхгүй. Тэгэхээр нөгөө заавал шинжээч хуульч гэж одоо дүгнэлт гаргадаг шүү дээ. Тэгээд тэрийг өөрсдөө яаж тайлбарснаар шийдвэр гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр манай захиргааны шүүхт баг хамааралгүй ших байх гэж явчихлаа л да. Тэгээд дүгнэлт авсан ч гэсэн. Тэгэхээр одоо энийг үзсэн хүн энийг үзсэн өмгөөлөгч болвол захиргааны иргэн шүүх рүү ямиг татчих гээд байна шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө арбитрийг сонгодог юм уу эсвэл нөгөө бизнесийг хөгжүүлэн хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг ойлголт бол бас л Энэ арбитр хугацаатай шийдвэрлэлт маргааны хугацаанд хэргийн хэмжээтэй тайлбар байгаа. тэр нөгөө нэг манайх тэр хөрөнгө оруулалтыг дэмжих гэдэг дээр зарим том хөрөнгө оруулагч нар хугацаанаас хамаарат хөрөнгөө татах гэдэг. Тэгэхээр хурдан шийдвүлье гэдэг нөгөө гэрээний маргааны шийдэх гэхээр яг хэрэглээний шийдвэрлэх хуулиар явах гэдэг. Тэгэхээр энэ гэрээний маргаантай хугацаа бас наашаага энэ хуулийн тусгаж өгөх юм шүү.
захиргааны ерөнхий хууль батлагдсанаас өмнө байгуулсан захиргааны гэрийн дээр ч юм уу одоо хөрөнгө оруулалтын гэрийн дээр жишээлбэл шүүхэд маргаан очоод тэгээд захиргааны ерөнхий хуулийн суурь зөрчим яриад үзлээ л дээ би гэсэн чинь энэ ер нь танай кейс дээр чинь хэрэглэх юм уу үгүй юу хэрэглэх талаар бодох хэрэгтэй гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагч өөрөө нөгөө захиргааны ерөнхий хуулийн чинь гол давуу тал нь ихэлцэл хамгаалах юм байгаад байдаг аюул хэмжээний хөрөнгө оруулсан байдаг тий. Тэгээд тэр талаасаа нөгөө захиргаа нь болохоор гэрээ цуцлах дээр алдаа гаргацсан. Тэг хүчээр гэрээ цуцлагдсан яваад байдаг. Тэгээ түрүүний би нөгөө хиний санаагчсан дэмжиж байгаа байхгүй. Цуцлж байгаа өөрөө шийдвэр чинь яс юм дээрээ захиргааны акт муу юм уугүй юу. Тэр чинь яг цэвэр нөгөө гэрээ цуцлах тухай хүсэл зоригоо илэрхийлж байгаа учраас тэр гэрээний нөгөө заасан гэрээ цуцлах процедурыг бид нар барих хэрэгтэй байхгүй. Тэгээ бүр ингээд хэн хэмжээний хэрэглээний юм асуудал үүсгээд байгаа байхгүй. Ерөнхий хуулийн өмнөх гоо ингээд би бол хөрөнгө оруулагчаа хамгаалах үүднээс тэр ихтгэлцэл хамгаалдаг нөгөө хөрөнгөө улаан цам газарт нь булцсан байгаа юм чинь тэр талд нь суугаад идэг. Гэтэл нөгөө тал болохоор манай төрийн байгууллага одоо алдаагүй байна гэж ингээд яриад энэ суурьцчмыг хэрэглэхгүй гэж одоо шийдвэл хэлсэн байхгүй. Тэгэхээр нэг гайхаад би одоо энэ чи юу болж байгаа юм бол уг нь бол нөгөө талуудын эрх ашиг сонирхлыг дээрдүүлсэн хуулийн чинь бол хэрэглээл явах ёстой шүү дээ. Ялангуяа суурь зарчим учраас эдийн захиргааны ерөнхий хуулинд баригдаж тэр гэрээг тухайн үедээ байгуулаагүй ч гэсэн тий. Яг зөвөр яг тухайсан одоо гарсан үе шат биш цаг хугацаа тодорхой хууль жишээлбэл захиргааны ерөнхий хууль гарснаас өмнө юм уу хойно байвал бид хууль хэрэглээний асуудал дээр тас зогсож болно л доо. Угаасаа өмнө гарсан байх юм бол хууль зүйн хөвчлүүд үүрэг гүйцэтгэж захиргааг бид шүүгч шиг буруутгах гэж байгаагийн хувьд яагаад гэвэл энэ хуулиас хойно гарсан үйл ажиллагаа учраас чи энэ хуульд нийцэх ёстой гэж шүүх бас шаардж болж байгаа байхгүй. Яг нэг нөгөө талын шаардлагыг шүүх бас дэмжиж гэдэг юм баталж тэ. Гэтэл яг тэр хуулийн зохицуулалтаас өмнө болоод өнгөрсөн тодорхой үйл ажиллагаан дээр бол хатуу шаардлага тавихад бол хэцүү л дээ. Бүр яг детальны одоо тэд хоног ч юм уу хугацаа заасан юм шаардлагад хэцүү. Ер нь бол захиргаа өөрөө энэ ерөнхий хууль гарахаас өмнө ч гэсэн мэдгдсэн байх ёстой, аль бол тэгжиж эргэтэн халдах ёстой гэдэг тэр шүүхийн өөрийнх нь үйл ажиллагааны журмаар зарчим хэрэгжилж тогтоож байгаа тэр шаардлагууд бол тавигдчих болно шүү дээ. Энийг бол заавал хууль гарснаас хойш гэхгүй тавиад тэрийг ерөнхийд нь хараад салбарын хууль тогтоомжтой уяа зарчмын тэгээд оролцогчийн эрхийг хангах шийдвэр бол гаргах бүрэн боломжтой. Миний бодлоор бол public order гэдэг чинь public эвиденс байгаа шүү дээ. Тухайн public order нөлөөлж байгаа бол дотоодын шүүхээр явж байна гэсэн шалгуураа тавиа явуучвал ойлгомжтой юм шиг санагдаад байна. Шууд public order хийж байгаа бол захиргааны шүүхтэр за одоо энэ шийдэгдэх ёстой байжээ гэх юм тийм ээ. Харин тэр маргааны объектын детальчлаад нэг одоо хэсгийн захиргааны хэрэгээр явах байсан. За өөрийнх нь үндсэн хэсэг нь байж болно тийм үү. Тэрүүгээр нь явах байжээ гэдэг үүднээс авч үзээд захиргааны хэргийн шүүхтэр очих ёстой гэж шийдэх юм бол энэ бол жинхэнэ хөрөнгө оруулалтанд сөрөг нөлөө үзүүлнэ. Public order гэхлээр яг чухам яаж томьёолохыг мэдэхгүй байна. Тухайн улсын шүүх нь өөрөө яах вэ? Одоо за энэ бол нийтээр тийм хэмжээний авах эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх юм байна. Улс үндэсний тийм ээ ийм юмд нөлөөлөх юм байна гэдэг үүднээс нь одоо арга замыг нээж өгөхгүй болов зөвхөн шууд хууль болон олон улсын гэрээгээр заасан гэдэг үндслээр захиргааны хэргийн шүүх рүү халдах юм бол энэ жоохон өрөөсгөл болж магадгүй гэсэн. Ийм энэ асуулттай тийм яг энэ арбитр руу очиж холбогдоод арбитрийн хуулийн дээр хууль гэрээнд өөрөөр заагааг бол гэсэн байна шүү дээ. Тэгэхээр захиргаа гэрээ байгуулахдаа бол хууль нагаал гэрээгээ байгуулна шүү. Захиргааны эрх зүйн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ бол захиргааны эрх зүйн гэрээ учраас. Тэгэхээр энэ арбитртэй холбогдохоор одоо яг л чинь биднэрт цоош нь юу орчиж байна л да. Дөнгөж 7 сарын 1-ээс эхэлж шүү дээ. Хүртлийн хуулиуд бол одоо бид нэр цаашдаа хуулийн юу яаж тавих вэ гэж би бодож байна л да. Тийм учраас хөрөнгө яг тодорхой хязгаарлалт тавьчихна. Алтан гэрлийн саналтаа би санал нэг тодорхой хязгаарлалт тавьчих гэж бодож байна. Яг хөрөнгө оруулалт зүгтээ явчихгүй тийм учраас одоо жишээ яг хэмжээгээр нь ч юм уу тийм хэмжээний юунд бол уулзалт тавиад юугаа сонгодог. Өнөөдрийн хуулийн юугаар харьяаллаа сонгодог. Энээс бусд нь бол юугаар наашаа ингээд тийм уян хатан байхгүй бид нар бас ямар юу вэ хүчингү орн ус гэж юм хатуу ингээд хөрөнгө орж ирэхгүй шүү дээ. Тэрийгээ бас бодох хэрэгтэй шүү. За гүнбэлж хэлж байна.
заахаар санаа ерөнхийдөө зохицуулт төлөө явдаг. Тэгж зохицуул. Яг салбарын хууль яриад байна. Захиргааны хөрөнгө үйлдвэрийн яг асуултыг өндсөн үеийн маргаан болов. Бүтээгдэхүүн хуваах гэрэн дээр жишээ нь газрын төсний бүтээгдэхүүн хуваах гэрэн дээр гэрээ байгуулад гүйцэтгэгч тал нь одоо яг талбай дээр очиод үйл ажиллагаа явуулахад нутгийн одоо орон нутгийн иргэдийг эсэргүүцэлдэг юм да. Ийм зүйл гарч ирээд төрөмөс байгуулах гэж. Тэгээ яг нөгөө хөрөнгөлгөө явуулах гэх юм уу хайгуулгыг цаад болдог юм жишээ байна. Тэгтэл бүтээгдэхүүн авах гэрэн дээр бол одоо аль нэг тал нь энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээгээгүй. Тэгтэл тэр хүмүүсийн бослого тэмцэж гэх юм уу тэр хүмүүсийн эсэргүүцэл гэрээний хэрэгжилтэнд цаад болоод гэрээний хэрэгцэгт хойшлуулж болж байна. Үүнээс залхаад гэх юм уу эсвэл үүнийг шалтгаалаад гүйцэтгэгч тал нь болохоор энэ гэрээг би цааш хэрэгжүүлэх болцоог байна. Гэсэн ийм асуудал тавиул гэрээг хэрэгжүүлэх болцоогоос энэ асуудал дээр аль тал нь хариуцлага өгөх гэсэн юм байна. Яад гэр цааталт нь хөрөнгө оруулалт асуудал. Хоёрт нь энэ бас шүүгэн журмаас нэг л асуу. Холбоотой. Тэгээд юу? Шүүгэн болон шүүгэн бос журмаар хоёр юм тохиолдол байж болж байгаа. Төрийн бус байгууллага шүүгд хандаад нөгөө байгууллагчныг хамгаалах зорилгоор шүүгд хандах болцоотой байгаа шүү дээ. Энэ эрхээ эдлээд энэ бүтээгдэхүүн авах гэрээ байгууллагчийн тор нөлөөтэй байна гэдэг шүүгд хандчихдаг. Тэр гэрээний биелдийг шүүгэн журмаар хэрэг шийдэх зүтгэлзүүлэмж гэх юм уу. Ерөөсөө энэ гэрээ байгууллагчныг хортой байх юм байна гэж шийдчих юм бол нөгөө гэрээ өөрөө бас хүчингү болно. Тэр энэ дээр санаа хохирлын асуудлууд бас амьдрал дээр сөхөдөж гарч ирэх юм байгаа. Тэр энэ дээр одоо санал хандлага гэж бодож байна. Яг хүмүүцүүлээ асуултанд товч хариулахад бол ийм байна. Зарчмын үед биднээс одоо нэг шийдэх ёстой асуудал бол гэрээ ганц бүр гүшт хоёр захиргааны эрх зүйн гэрээний сэдвээр хилцүүлгийг энийг хоорондоо тогтчихж байгаа байхгүй юу? За ганц бүр гүшт дарга шүү дээ. Тэгээ би одоо юу чинь ингээ иргэн гэдэг. Бид хоёр байгуулж байгаа бид хоёр ингээ явчих болж байгаа. Гэтэл хөндлөнгөөс одоо энэ гэрээний энэ гэрээний одоо зохицуулалт миний эрх ашиг сонирхол нөлөөтэй байна гэж маргах ийм боломж зохицуулалтын талаар бид нар өнөөдөр бол харамсалтай цаг байгаа байсан учраас хөндөж ярьж чадсангүй л дээ. Саяны мөнгөслийн гаргаж иж байгаа асуудал яг тэр байхгүй. Энэ явж юутай холбогдох уу гэж юутай холбогдох уу гэхээр энэ бол захиргаатай холбогдно. Гэрээнд оролцож байгаа тал байна штэ. Захиргааны үүрэг, захиргааны гүйцэтгэлтэй л холбогдно. Яагаад гэвэл жишээ нь саяны ярьдаг тэр ашиглалтын уулуурхан ашиглалтын гэрээтэй холбогдъё. Угнаасаа манай хуулиар бол ашиглалт анх захиргаа өгөхдөө орон нутгийн иргэдийн ашиг сонирхлыг хангалттай илэрхийлэхийн тулд маш нарийн зохицуултууд хийдэг байхгүй юу? Тэр сум руу нь явуул, иргэдийн хурлаар нь хилцүүл, аймаг дээр нь хилцүүл. Тэр санаа нь юу юм бэ гэхээр цаана байгаа тэр нутгийн иргэдийн ашиг сонирхлыг бүрэн дүүрэн авч энэ гэрээний юм тусахыг зориод байгаа байхгүй да. Гэтэл тэр ажлаа хийж чадаагүй улмаас өнөөдөр байгуулагдсныхан дараа орон нутгийн иргэд маргаж байгаа байхгүй. Марах эрх нь бол нээлттэй. Тийм учраас энэ асуудлыг бол бид нэр хэрвээ маргаад ингээд үр дүүн хор хохирлын асуудал яригдвал тэр захиргаатай холбож ярихаас өөр ямар ч асуудал байхгүй. Одоо нийтийн эрх ашиг төлөөлж захиргааны гэрээтэй холбоотой энэ захиргааны актын эсрэг хэмжиж гарна шүү дээ. Гэтэ гэрээ нь өөрөө түрүүний саяны хэлдэг 3 дахь шийдвэд эрх ашиг одоо нийт эрх ашиг хохирож ивэл яах вэ? тий өнөөдөр шүү дээ тий нээлттэй байгаа асуудал юу гэхээр манай одоо захиргааны хэрэг шүүгд энэ шийдвэрлэх тухай хуулиар бид нар general clause гэдэг одоо сонгодог одоо континентал эрх зүйн системийн тэр захиргааны шүүгийн харьяаллыг заагаад өгсөн байхгүй. Тэр юу гэхээр хуучин манайх бол 1 2 3 энэ багтжил байвал шүүгийн харьяалд орно гэдэг байсан бол одоо эсэргээрээ 1 2 3 энэ гуравт орохгүй бол үлдсэн нь захиргааны шүүгийн харьяал гэж. Тэгэхээр case by case тэр гэрээтэй холбоотой маргаан байна уу, акттай холбоотой маргаан байна уу, акт биш, гэрээч биш, эсвэл байна уу те эрх зүйн харилцаа тогтоохыг хүсэж гин үү? Энэ бол захиргааны шүүгээр ер нь нийтийн эрх зүйнээр зохицуулагдж байгаа харилцаанаас үүссэн маргаанд байх юм бол захиргааны шүүгээр зохицуулагдаад харьяалагдаад явах бүрэн боломжтой гэж үзээд байна. Гэтэ энэ бол мэдээж case by case гэдэг хэвээр. Дуусгахгүй юм шиг. Тэгээ ингээд төгсөлд нь 2 үг хэлээд дуусгах юм болж байна. Өнөөдрийн энэ хэлцүүлэг юураа ач холбогдолтой гэхээр миний бодлоор бол энэ 3 зүйл ач холбогдолтой. Нэгдүгээр манай олон багш нар ирсэн. Одоо одны багш, ганцаараа багш, давхраа багшийг би албаар энэ улсуудыг дуудаж оролцуулж байна.
үгийн сонсъё бас гэдэг утгаар. Нөгөө талаас манай олон одоо залуу судлаачид шавнар байгаа. Жишээ нь илтгэл тавьсан хүмүүсээс ихэд 3 нь бол одоо миний яг шав байгаа байхгүй. Гурвуулангийнх нь илтгэлийг би уншсан, зөвлөмж өгсөн энэ чиглэл рүү би чи ингэ тэг гэдэг. Тэгэхээр дараагийн одоо ингээ залуучууд байж байгаа энэ улсууд манай хорооноос зохион байгуулж байгаа ажил бол та нарыг дэмжих, хойд залуу үеийн захиргааны эрсдэл судлаачдыг дэмжиж чиглэж байгаа юм шүү. Ялангуяа Баярмаа шүүгчийг та нар сонссон баг те. Энэ чиглэлээр судалгаа хийгээч гэдэг. Судалгаа хийгээд ирвэл дэмжээд аваад засалруулаад ингээд зөвлөд өгөөд өөрсдөө хэр хэмжээгээр явах хүмүүс бүрэн байгаа. Ийм учраас нэгдүгээр залуучуудаа баярлалаа, багш нартаа баярлалаа, хүрэлцэн ирж бас мэдээлэл өгж, илтгэл тавьж бас сан зөвлөж хийсэн та. Хоёрдугаар манай захиргааны иргэний шүүгийн шүүгчнэр бол өнөөдөр бараг заставаараа ирлээ шүү дээ. Энэ ач холбогдол өгсөний шинж гэж бий болж. Одоо жишээ манай анхан шатны шүүх бол Бацрын шүүгчээс ахуулаад 7 шүүгч ирсэн байна. Нийт одоо мил хоосноор дутууд хоосон бол уучлаарай. Та нар зарим мэдэхгүй байж 8 шүүгч байна шүү дээ. Захиргааны иргэн анхан шатны нийслэлийн гол шүүхийн 8 шүүгч ирсэн байна. Ач холбогдол өгч जैन сонсож जैन. Давхын шүүхээс ихэд би надтай нэлээ 4-5 шүүгч ирсэн. 5 шүүгч Батбаатар шүүгч зогтцсон байна. Хүүхд тавна гээд. Жишээ нь дээд шүүхийн танхимаас хүртэл одоо соёлын эрдэнэ шүүгч хүрээд ирсэн сууж байгаа. Энэ бол бас манай захиргааны энэ хууль тогтоомжийн хэрэглээний гол хүмүүс болсон шүүгчнэр байгаас ач холбогдол гэж оролцож байна гэдгийг харуулж байгаа. За тэгээд олон юм уншаад яах вэ? Цаашдаа бол энэ илтгэлүүд бүгдээрээ би түрүү хэлсэн Legal Data CGM-ийн сайт нь хийгдэнэ. Өнөөдрийн энэ ажиллагаа бол бас Батбаатар шүүгч бид нар захиргааны эрхцэн хорооны удирдах зүйлийн гишүүний хувьд ажиллаа өгөөд одоо 3 жил ажиллаад насаа шүүгч энэ ч байгаа ингээд төгсгөлийн үйл ажиллагаа болгож одоо хариуц зохион байгуулж байгаа ажил байгаа. За тэгэхдээ бидний ажлыг цааш нь одоо ганц зураг багш туслаад аваад явах хүмүүс бол байна. Одоо манай мегмар одоо бас манай захиргааны эрхцэн хороонд ажиллана гэж найдаж байгаа. Ганц зураг шүүгч бас ажиллана гэж бодож байгаа. Энэ улсууд бол жишээ нь мегмарын хувьд бол жишээ нь манай Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль бол яг захиргааны эрхцэн чиглэлээр хичээл зааж ирсэн. Одоо сая олон жил бас гадаад татварт явуулаа. Энэ чиглэлээр бас боломжтой ийм хүмүүс байгаа учраас ганцаа багшд туслаад ингээд энэ захиргааны эрхцэн хөгжилд бас нэг хэдэн жил хувь нэмрээ оруулаад ингээд цаашдаа яваараа. Тэгээд өнөөдрийн хэлцүүлгийг хааж ин та бүхэн маш их баярлалаа.